эго ч гэж бас яриад байгаа шиг байна. Би өөрийгөө бусдтай ижлэр харж чадахгүй байгаа. Тархины түгжэл байгаад ийн гэж бас зарим хүмүүс бичсэн байдаг шүү дээ. Зовлон хүлээн авах чадвар нэг талаас муу байна. За хүний дор орч. Хүний дор орчлохгүй шиг амьдраарай гэх. Бурхны шашин гэдэг юм уу? Ярин альва шашныг шүтгэхэр бол судлаарай л гэж. Судлаасаа гэж хүсэж. Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчтой. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээрээ бие баримтлах үзэл, бие үзлийн талаар ярилцахаар Буддийн гүн ухааны гавж Өмд энтхийн Сиража Дацангийн Ларамбын дамжаа барьж байгаа Гүн Цэмбэл номыгаа зочноор урьсан байгаа. За танд энэ өдрийн төргий. За баярлалаа. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе юм. Энэ танай подкастыг одоо сонсож буй бүх үзэгчд, сонсогчд одоо мөн энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдрийн битэрийн ярилцах сэдв нэг талаараа маш том хурангуулаад хоёулаа яг чиглүүлээд ярих юм бол хүмүүс өдөр тутамд тохиолдоод байдаг асуудлууд яваг учрын энэ дээр бас байгаа зүйлүүд байгаа болов уу гэж бас бодож чинь. Тэгээд бие үзэл за одоо өрний ухаан талаас бол эго ч гэж бас яриад байгаа шиг байна. Буддийн ухаанд бол бие үзэл, бие баримтлах үзэл гэдэг тийм. Тэгэхээр хоёулаа ер нь энэ бие үзэл гэж яг ямар зүйлийг хэлхээс эхлээд ерөнхийн нэг ойлголтоос эхлээд явъя гэж бодлоо. Тэгээд за ер нь одоо бурхны шашинд бол яг бие гэдэг юг хуваах юм бол дотор нэг 3 ерөнхийдөө хувааж болоод байгаа тийм ээ. Ерөнхий одоо эзэн бие гэж бодож байгаа нэг бодол байна гэж. Аминж үзлийн бас нэг өнцгөөс хараад байгаа бас нэг бие гэсэн бодол. За нэг нь бол одоо яг бодит байдал дээр байгаа зүгээр л одоо би чигийн одоо би гэдэг ойлголт. Ийм 3 янзын нэг тийм би яваад байна гэж одоо бурхны номонд бол тэгж тайлбарлаад байгаа юм л да. Тэгэхээр таны сайн хэлж байгаа энэ 3 төрс би бодлоо. Одоо би үзэл байгаа болохоор надад таалагдчихээн. Надад энэ байдал чинь таалагдахгүй байна. Эсвэл энэ их гоё юм, энэ их муухай ингээд өөрөөр хэлбэл тэр бид тааруулах, бид одоо таалагдахгүй байхын тухайд энэ нэг бидний сэтгэлийн одоо зүйлүүд гарч ирээд шүү дээ тийм. Тэгэхээр одоо надад таалагдахгүй гоё сайхан гэж ингэж ялгаад байгаа энэ зүйл маань саяны би 3 төрлийн юмныхаа алинд нь орж явах уу? Ер нь энэ цаашлаа тэгээ юу юуны үндэс болоо явчихдаг юм бол. Тэгээ ер нь бол одоо бие үзлийг одоо жишээ нь бидэрт ингээд альва зүйл одоо таалагдаж байна, таалагдахгүй байна гэдэг бол яг бодит байдал дээр биднэрт одоо таалагддаггүй зүйл гэж байгаа. Тэр бол ойлгомжтой. Одоо жишээ нь хэн ч гэсэн одоо муухай үнэрт таалагдахгүй. Тааламжгүй л байна. Одоо бурхамч бай, бурхан болоогч бай. Тааламжтай сайхан үнэр үнэртгээ тэр мэдээж тааламжтай байна. Гэхдээ тэр тааламжтай байгаа, тааламжгүй байгаа гэдэг тэр одоо мэдрэмжэн дээр суйрлаад одоо биднээсийн одоо тэр эзэн биед барих хүчил аминж үзлээс үзэл маань одоо ажиллаж хэлж байгаа юм л да тийм ээ. Тэрэн дээр нэг одоо онцгой нэг одоо юу гэх юм. Хин нэгэн одоо намайг муухай үгээр ингээд дайрлаа гэхэд биднэрт нэг тийм эзэн бие үзэл, аминж үзэл хоёр маань зэрэг ажиллаж эхэлнэ. Яа гэхээр одоо би өөрийгөө игэл маш энгийнээр хүлээж авч чадахгүй. Тэр бол юу гэхээр эзэн биед барих үзлийн одоо үзэл хүчтэй ажиллаад байгаа учраас бид нар өөрсдөө маш энгийнээр хүлээж авч чадахгүй болчиход байгаа. Хоёр дахь нь болохоор аминч үзэл хүчтэй ажиллаад байгаа учраас би өөрийгөө бусдтай ижлэр харж чадахгүй байгаа. Арай өөр илүү. Тэгээ би тэрнээс илүү чухал. Тэр бол надаас чухал биш. Би бол өөртөө хамгийн чухал гэдэг юм да. Нэг тийм өнцгөөс хараад ирэхээр бусдыг өөртөө тэгш ижил тэгш гэсэн тийм байдлаар харж чадахгүй болоод ирэхээр тэр намайг ингэж хэлэх нь юу вэ гэсэн дээр нэг одоо юу гарч ирж байна шүү дээ тийм ээ. Омгшлоор гэдэг юм уу өөрийгөө бусдаас одоо онцгой гэж үзсэн, чухал гэж үзсэн. Тэр одоо байдал маань ингээд энэ хоёр нэг бодлын одоо хүч нийлээд ирэхээр ингээд одоо нэгсэндээ шүү дээ. Одоо тэгчлээ шүү дээ гэдэг тийм. Ингээд одоо гал дээр ус одоо тос нэмжин гэдэг шиг.
Энэ хоёр үзэлт нийлээд ирэхээр ингээл өөр ирэхгүй биднэрт нэг тесттэшгүй төлөв бий болгож байгаа. Тэгээ тесттэшгүй тэр сэтгэлийн төлөвч нь одоо уур бохомдол болчиход байгаа юм л да. Тэгэхээр одоо за энд ингээд нэг аяган дундаа байлаа гэж бодъё. Чихэртэй юм да. Би уугаад үзсэн чинь надад тааламжгүй. Яг хоёуланд нь нөгөө танд аягалсан чинь танд тааламжтай. Тэ хүмүүс нэг тийм байдаг шүү дээ. Энэ хамт надад дурггүй. Тэнгүүд надад тааламжгүй хамттай юм аяглаад өнгөт би уурлах юм сте тэ. Миний дургуг мэдсээр үч өглөө гэдэг. Тэгэхээр танд бол одоо тэр зүйл таатай байх юм бол танд өнгөө таатай ингээд нэг юм таашаалтай мэдрэмж. Тэгэхээр энэ нөгөө одоо ундаандаа асуудал биш. Бидний энэ сэтгэлд оршоод байгаа энэ зүйлүүдээс л аливаа юмыг тухайн хүн яаж хүлээж авахаас хамаарат энэ гаргаж байгаа аран шин юмнууд бүгд гараад ийн гэж би ойлгоод. Тэгэхээр яг энийг гаргаад байгаагийн тэр цаад нэг юм зохицуулаад байгаа нэг одоо нууц ноёнт нь бол би ойлгохдоо би үзэл гэж юм байгаад ийн гэж ойлгоод байгаа. Тий, тэгэхээр тэр эзэн бид барих үзэл одоо аминч үзэл хоёр маань л одоо биднээсийн одоо хамаг зовлонг бий болгоод байна гэж. Тэгж үзэж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь саяны тэр усан дээр шахаад бид нар одоо ингээд таалагдахгүй зүйлүүд тохиолдоход хамгийн наандаж бид нар шууд одоо нөгөө бие үзэл, эзэн бие үзэл, аминч үзэлтэй шууд нүур тулахад маш хэцүү. Тэгэхээр хамгийн наан байгаа тэрний одоо гар хөл болоод байгаа тэр зүйлүүдийг бид нэг нэгээр нь тасдаж сурах хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхээр өөрт таалагдахгүй зүйл тохиолдоход бид нар ингээд уурлаад бухимдаад байна гэдэг бол тэр өөрт нь таалагдахгүй байна гэдэг нь тэр өөрт нэг зовлон бий болоод байна шүү дээ. Тэр зовлон хүлээн авах чадвар нэг талаасаа муу байна. Нөгөө талаасаа тэр зовлонгоос эрдмийг харж чадахгүй байна гэж хэлээд байгаа. За. Одоо Бурхны номонд бол Бусадын явдал дурах гэдэг сургаал дотор бол уурлахгүй байхын тухайд сэтгэл одоо эмзэг тэр байдлыг төрүүлэхгүй байх хэрэгтэй. Сэтгэл эмзэгсэн байдлыг төрүүлэхгүй байхын тухайд зовлон хүлээн авч чаддаг, зовлонгийн эрдмийг харж чаддаг энэ хоёр чадварт суралцах хэрэгтэй гэж. Тэгснээр бид нар яах юм бэ гэхээр зовлон хүлээн авах чадвар маань нэмэгдэн нэг талаас нөгөө талаасаа зовлон тохиолдоход сэтгэл их тийм одоо нэг гуниг харуулсалтай биш. Зовлон тохиолдоход одоо нэг сэтгэл ингээд одоо өөрийнхөө тэр нэг төлөв байдлаа хадгалаад байж чадна гэж. Одоо нэг баяр баясгалтай тэр төлөв байдлаа хадгалаад байж чадна гэж. Тэгэхээр зовлонгийн эрдмийг харах нь чухал юм аа гэдэг. Тэгэхээр зовлонгийн эрдмийг одоо яг яаж харах вэ? Одоо зовлонгийн эрдмийг харна гэдэг маань одоо ийм л байгаа юм л да. Одоо жишээ нь альва нэг одоо зовлон тохиолдлоо гэхэд бид нар тэр зовлонгоос яг юу сурч авах вэ гэдгээ хамгийн түрүүнд одоо бодох хэрэгтэй нэг талаас. Нөгөө талаас тэр зовлон тохиолдож байна гэдэг бол бид нарт одоо зохиолдож буй тэр зовлонгийн уг шалтгаан яг хаана байдیں۔ Одоо надад зовлон тохиолдод байгаа учраас надад нэг шалтгаан байх хэрэгтэй. Тэр зовлон надад бий болоод байгаа учраас хэн нэг нь тэр зовлонг надад өгөөг. Тэгэхээр хэн нэг нь тэр зовлонг надад өгөөг учраас надын дотроос ингээд нэг тийм зовлон гарч ирээд байгаа гэж тийм ээ. Тэгэхээр тэр зовлонг би өөрөө хийцэн байгаа юм байна. Шалтгаан нь. Тэгэхээр энэ зовлонгийн шалтгаан юу вэ гэсэн тийм эрэл хайгуул бид нар орж эхэлнэ. Нөгөө талаас. Бус руу биш өөрөө дотоогшоо хайж эхэлнэ тийм ээ. Тэгээд тэр зовлон өөрөө одоо жишээ нь тэгвэл амар амгалангийн шалтгаан юу вэ? Гэт нэгсэнд өөрийнхөө дотроос хайж эхлэх нь шүү дээ. Одоо хэн нэг намайг уурлууллаа гэхэд тэр намайг уурлуулад байна гэж тэр гадны одоо объектэд одоо гим дохоод байна буруу өгөөд. Тэгсэн чи яг уурлаад байгаа хүн би өөрөө байгаад. Уур ингээ миний дотроос бий болоод байгаа. Түүнээс тэр хүн маажи уурлаарай гэд надад нэг юм шидэд өгсөн биш. Тэгэхээр нэгсэнд яг энэ зовлон чинь надын дотроос бий болоод байгаа юм байна гэдгийг хүн ингээд одоо анзаарах тийм анзааргыг зовлон маань биднэрт өгдөг гэж. Хүн ингээд одоо зовоод эхлэхээр зовлон амсаагүй хүн бол эзэж тэгж дотгошоогоо энэ зовлонгийн шалтгаан надад байсан үгүй юу гэдгийг харахгүй юм байна л да. Зовж үдсэн хүн л ингээл тэр зовлонгийн шалтгаан ингээл эхлээл гаднаас хайгаал элдвэн зэмнээс хайж хийж байгаа сүултээ ингээд өөр ирэхгүй өнгөж эхэлнэ гэж. Тэгэхээр өөрийгөө таних тэр процессыг зовлон маань эхлүүлдэг юм л да. Тэгэхээр зовлонгийн бас ач холбогдол тэр байх нь тийм. Тэгээл одоо өөр талаас авч үзвэл тэр зовлон бол нүглээс гарч байна. Ямар нэгэн одоо таагүй зүйл гэдэг бол таагүй үйлдэлс гарах хэрэгтэй. Ямар нэгэн таатай үр дүн бол
таатай шалтгаанаас гарах хэрэгтэй. Тэгэхээр би нэг таагүй зүйлийг их олон хийсэн байна. Таагүй зүйлд их дадцсан байна. Таагүй зүйлийг их хураасан байна гэхээр хүн дээр таагүй зүйлээсээ буюу таагүй зүйлийг бий болгодог буруу шалтгаанаас татгалзаж эхлэх. Тэрэндээ гимшиж эхлэх. Хийсэн буруу үйлүүдийг гимшиж эхлэх. Тэрийг хоошид хийхгүй байх тэр нэг хүсэл эрмэлзэл рүү явах. Гэх мэтийн ингээд одоо ийм дэвшлүүд хүнд өөрт нь гарч ирдэг. Нөгөө талаасаа зовлон гарч ийн гэдэг бол биднээсийн дотор хураагдсан байгаа тэр муу үйл гэж байх юм байна. Зовлон бүтээгээд байгаа муу үлийн хүч гэж байна. Тэр хүч маань ингээ хоримтлагдсаар хагаад одоо идээбэр ингээ хоримтлагдсаар хагаад задраад. Тэгээ идэх шат руу орно гэдэг шиг биднээсийн дотор байгаа сэтгэлд байгаа муу мухай зүйлүүд ингээ задраад тэр маань өөрөө идэх шат руу орж байгаа гэсэн тийм нэг дохио гэж. Тэгэхээр зовлон гэдэг бол биднээсийн урд хураасан муу үеийн тэр хүчийг барж идэг. Тэр хүчийг ингэж сарниулж идэг. Тийм зүйл юм а гэдэг юм. Ингээд одоо гих мэтэр одоо бурхны шний яг үйл үүрийн сэтгэл рүү өнгөсөн юм харах юм бол иймэрхүү юм тийм ээ. Тэ яг нөгөө дотгошоогоо гэдэг. Нөгөө ийм үг үлдэх штэ. Сүүдэр хазгаан төлөө наранд гомдох гэдэг тий. Нар байдгаараа л байна. Та энд байгаа болохоор сүүдэр чи ингэж харж байгаа гэдгийг бид нар олж харахгүйгээр энэ нөгөө тэр өнцөг буруу байгаагийн төлөө бид нар өөрсдөө ингэ. Тэгэхээр аливаа юм бол тэр гадаад одоо зүйлээсээ биш дотоод зүйл рүүгээ эхлээд өнгөж харах нь одоо хамгийн ихний алхам болох нэ гэж би ойлголоо. Тэ аливаа юм асуудал тулгарлаа гэхэд бурууг бусдаас биш эхний хугацаанд надад юу байгаа вүлээ? Би энийг яах ёстой вүлээ гэдэг хандлагыг төлөвшүүлэх их чухал байна гэж ойлгоод байна. За энэний дараа тэгвэл одоо ингээд их олон юм руу орж эхлэх байх тий. Эхлээд нөгөө өөрлөгөө төлөвшүүлээг бол нөгөө хоёулын саяны ярих гэдэг энэ би мийг бол ерөөсө тоож харахгүй байхгүй тий. Энд чинь бүр одоо юу гэх юм бэ? Юмар ярих юм бол авдрын бүр мухарт байгаа юм шүү дээ. Би үзэл гэдэг чинь. Тэгэхээр наан авдрын мухарт байгаа юмнаас ингээд одоо авдрын мухарт нэг одоо гэрэл асаачлаа гэхэд тэр гэрлийн цацраг нь наан авдрын үүдэн дээр харагдаад байгаа. Тэгэхээр бид нар тэр гэрлийн цацраг буюу хамгийн наанагаа тэр зүйлүүдээ л одоо тэр дэтэйгээ ажил сурах хамгийн түрүүнд. Тэгжээж цаашаа одоо мухарт байгаа юм руугаа одоо хурц тэмтжиж тэднэртэйгээ одоо тулж ажиллах тийм одоо шат дараалал ингэж явах стол болчиход байгаа юм л да. Тэгэхээр би бас ингэж бодлоо яг мэдээж хүн болгонд л өөр ингэсэн бие үзэл байгаа. Бие үзэл бүр байхгүй болчвол одоо гэгэрл тал руугаа явчих болоо гэж би ойлгоод байгаа. Байхгүй ч гэж байхгүй байх л та зүгээр яг яаж таньж мэдгээс. Тэгэхээр харин зүгээр миний хувьд харин бие үзэл буюу энэ эго их байна да. Би харьцангуй гайгүй юм дадуулаад байгаа юм байна да гэдгийгээ энгийн хүмүүс одоо яг юун дээр ихлээр таньж мэдвэл болдго юм бол зарим хөгжүүлэгдэх шүү дээ тий. Өмнөөс нь уурлах гадахад уурлахгүй ингээл байгаа тахаар өмнөөс нь бид нэр хөгжүүл ингэ. Та юундаа ингээд ах чи ягаад та уурлахгүй ингэ. Өмнөөс нь баясах гадахад ерөөсөө нэг баясдаггүй тий. Ингээд дүнхийгээл байж идэг. Тэгэхээр бид нэр өөрсдийгөө бие үзлээ одоо ингээд хид их буруу зам руу хөгжүүлээд байна гэдгийг ямар сэтгэлийн одоо гаргаж байгаа зүйлүүдээсээ таньж мэдэх боломжтой байна. За хамгийн түрүүнд бол түрүүний л одоо хэлсэн өөрийгөө яг энгийнээр хэрэг харж байна. Тэ? Энгийнээр хэрэг харж байна. Тэр байдал нь их чухал. Чи өөрийгөө одоо энгийнээр харж байгаа тэр ухамсар чинь чамд одоо хоногт хэдэн удаа бий болж байна. Өөрийгөө игэл бусаар хараад байгаа тэр одоо байдал чинь хэдэн удаа бий болоод байна гэдгийг л одоо анзаарах хэрэгтэй. Тэгэхээр би үзэл одоо эзэн бид барьсан аминч үзэл энэ төр бол дандаа өөрийгөө дандаа игэл бусаар хардаг. Өөрийгөө игэл бусаар бусдтай тийм ижилгүй. Бусдтай ерөөсөө тийм ижил биш байдлаар. Тэгж хараад эхлэхээр бид нар өөрсдөө нэг тийм онцгой статусын хашаанд хорж эхэлнэ. Тэгэд эхлэхээр бид нар ингээд өөрийгөө бусдаас ялгаж эхэлж яхана л да. Мөн чанарын хувьд тийм ээ. Тэгэхээр л одоо нөгөө өөрийгөө байнгын тийм эгэл бус онцгой гэсэн статус дээр байлгаад байх тусмал тэр бие үзэл одоо улмал дураал байна гэсэн. Гэхдээ энэ нийгэмчүүрөө тэр бие үзлийн улам өртгөд одоо нөлөөлөд байгаа юм шиг. Жишээлбэл VIP гээл. Тэгээ very important person буюу та бол маш онцгой хүн шүү гэх нэг юм ангилал гаргаж байна. Тэнгүү тэр ангилалд нь багтахын тулд хүмүүс элдв өгүүлдэл янз янз юм гаргаад тэгээ тэр нэг хоосон нэрийн төдий ангилалтаа багтчихаараа баясгал төрөөд тэгээ нийгэмд ч одоо бүх тогтолцоонд нь тийм үсгэж байдаг шүү дээ. Дэлгүүрхээр VIP, үйлчлүүлэхээр VIP,
онгоцон суухаар бизнес класс та урд нь суух хэрэгтэй, илүү юу байх хэрэгтэй. Мэдээж яг мөнгөний наан цаана юм байгаа. Гэхдээ нөгөө нийгэмдээс бид нар ийм үйлчилгээ иймнүүд аваад ахаар өөрийн мэдлгүй нэг мэдсэн чинь мундаг тэгээ би болцсон нөхөр явж явах юм шүү. Тэгэхээр энэ дээрээс одоо бид нар яг яаж одоо эсвэл тэр VIP гэдэг үйлчлэгийг нь авахгүй явах хэрэгтэй юм уу? Эсвэл таньж мэдээд одоо хөнгөн аргалаад явах хэрэгтэй юм уу? Яг нь ер нь бол гадны нөхцлүүд бол мэдээж гадны л нөхцлүүд. Тэд нар бол биднээсийг одоо удирдах чадахгүй юм байна л да. Гэхдээ тэдэнд удирдагдаад байна гэдэг бол чиний өсөнтөө өөрийн удирдлагаа алдчихад байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо гадны VIP өрөөнд оронгууд би нэг учиргүй одоо нэг онцгой болцсон юм шиг чамд мэдрэгдээд байх юм бол нэг өсөнтөө тэр гадны VIP гэсэн тэр нэрнээс болоод чи өөрийгөө нэг өсөндөө удирдах чадамж алдчих эхэлж байгаа. Тэгэхээр одоо энэ нүст яг гэхэр хүн яг өөрийгөө удирдах тэр эрүүл сарвал ухааны тэр төлөвлөл одоо алдахгүй байх. Тэрэн дээр одоо суралцах хэрэгтэй болчих. Тэр чадамжаа ахиулах. Тэгэхээр ерөөдөө яг зүгээр онгоцонд одоо бизнес классаар явлаа гэхэд зүгээр сайхан тав тухтай тийм орчинд л явж байгаа. Зүгээр энэ одоо би нэг тав тухтай орчинд явчих да гэсэн тийм нэг хүслээр явж болно шүү дээ, тийм ээ. Түүнээс ч одоо хэн нэгнээс тийм онцгой болох гэж хэн нэгэнд нэг тийм одоо илүү бусдаас илүү харагдах гэж бусдад нэг тийм би одоо юм бизнес классаар явдаг хүн гэж одоо тэгэж нэг тийм барднал омогшолоо тэжих гэж биш, тийм ээ. Зүгээр сайхан би өнөөдөр тав тухтай юмар явчих. Өнөөдөр нэг жоох амарх хэрэгтэй юм. Арай илүү бас одоо олон цагийн нислэгийн дараа ажил ихтэй байгаа. Тэрийгэ давахын тулд давахын тулд ч гэх юм уу тий. Тэгж л харах хэрэгтэй юм л да. Түүнээс ч одоо нэг тийм сэтгэлийн бид нар мэдэн шүү дээ өөрийнхөө сэтгэлийг ингээл амсахад амсал сэтгэл амсагдана гэж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд сэтгэлээ ингээл ажиглахад би яг бусдаас нэг тийм онцгой харагдах гээд бусдад нэг тийм бусдаас илүү гарах гээд яг тийм сэтлэр хийгээд байна уу? Яагаад нэг гэдэг л одоо анзаарах хэрэгтэй. Тэр нь их чухал юм шиг байна. Өөрийнхөө сэтгэлийг л одоо сайн анзаарч явах нь чухал юм шиг байна. Тэгэхээр энэ яг би яг зүгээр ингээд хэлэхэд ер нь мэдээж сэтгэлээ анзаардаг нэг юм байна. Нийтлэг олонхороо анзаарч чадчихна уу бас асуудалтай байх. Тийм болохоор энэ нөгөө нэрийн төдийн VIP гэдэг юм хүмүүсийн сонирхлыг татаад байдаг болохоор худалдаа бизнесийн энийг илүү маркетинг болгож бусдын сонирхол дээр нь тоглодог. Тэндээс ашиг орлого олдог тийм юмуд хандлага бас байгаад байна. Тэрний илрэл саяхныг хүртэл VIP шашны төлөв энэ төргээл бүх хилом яваал л л нийгмийн сүлжээн дээр. Тэгэхээр ер нь шашны ухагтхуунд чинь буддийн ухаанд чинь энэ бие үзэл нь одоо илүү төлөв даруй байлгахын тухайд л одоо номлоод шүү дээ. Гэтэл тэнд нөгөө эд зүйлсийн юм заавалчгүй VIP энтер гэдэг тийм юм байх ёстой. Энд чинь нөгөө буддийн философосо тис хөндлөн юмыг тэнд очиж ингэж яваад ирэхэл өнөөх нөгөө мухарс гэдэг юм чинь тэнд үсээд байгаа юм шүү. Нэг юм байна л да. Одоо жишээ нь бид нар нэг хэд барьлаа. Хэд барихад одоо за нэг 100 саяар нэг хэд барьлаа гэж бодъё. Тэрний 90 сая төгрөгийг гаргацсан хүн. Өглөг ийцэн бай. За. Тэр хүн дээр хэд тэр хурж илээ. Тэр хүнийг бид нар арай жоохон хүндэтгэлтэй. Арай өөр хүлээж авах нь тэр бол хүн ёсны зүйл. Тийм. Тэгэхээр яг энэ шиг тийм ээ. Иймэрхүү зүйлүүд угаасаа хэд орон зөндө тохиолдно. Тийм. Тэгэхээр энэ үст бол одоо яаж вэ нэ гэхээр одоо бид нар одоо иймэрхүү одоо маягийн тийм хэд оронд одоо тусгай зочдыг хүлээж авдаг. Бас нэг арай жоохон өөр өрөөнүүд. Гэх мэт ийм хүндэтгэлийн талаас тийм ээ. Тийм. Түүнээс ч одоо тэр хэд оронд одоо зориулсан маягаарч гэдэг юм уу? Хэд нэг тийм одоо тийм альтернатив ч юм уу? Тийм одоо бүр ингээд тусгаалan одоо арилж чаддаг, наймаалдаг. Тийм зүйлүүд чинь өөрөө ингээд бодит байдал дээр хүмүүсийн харагдах хүмүүст одоо өгөх тэр нэг сэтгэлд нь өгөх нэг тийм юунод ба шүү дээ. Одоо мэдрэмжүүд. Тэр нь бол одоо маш тийм сөрөг маягаар явчихж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр бол мэдээж анхаарах нь чухал. Энийг бол одоо ерөөсөө нэг тийм гааруулах зүйл биш байхгүй тийм ээ. Хэд оронд бол тиймэрхүү одоо зочд гэжтийг одоо хүлээн авах тийм одоо зүйлүүд мэдээж одоо байх нь ойлгомжтой. Тэр бол мэдээж хүний хүндэтгэл хүн хоорондын харилцаан дээр бол одоо нэг хүнийхээ ач тусыг санаж байгаа, иргэн санаж байгаа тэр илэрхийлэл байна та. Тий. За тэгэхээр нөгөө бие үзэл
үзлээс буцаагаал ингээл татаал амьдал нэг юм яриад буцаагаал би үзлээ одоо ингээд яриад явуулаад үзэг сонсогчд маань илүү бас ойлгох болов гэдэг үүднээс л бас эргэж яриад байгаа юм шүү. Миний хувьд бол ингээд ийш тийш явахаар нэг юм анзаарагдаад. Үн чинь нөгөө шууд тухайн нийгмийн харилцаанд орж ийн шүү дээ. Тухайн улс юм бүтээж байгаа нийгмийн харилцаанд орж ийн. Мэдээ шууд нийгмийн одоо үндсэн одоо тухайн нийгмийн иргэн биш ч гэсэн богино хугацаанд очиод явахад хамгийн их оролцож байгаа юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тэ? Ингээл явахаар аль ч улсад орсон төвжирэл байна. Гэхдээ бухимд яг байна уу гэхээр бас арцсангүй арай хайг байгаа даа шүү. Мэдээж эд ачааллын үеэр угаасаа төвжирэл үүсэж байна. Гэтэл яг бид нар өөрсдийнхөө нийгэмдэр буугаад үзэхээр яг эд ачааллын үед одоо төвжирэл үүсэж байна. Гэхдээ яг ингээд төвжирэл үүссэн юм дээр ингээд даван туулаа явсаар байгаад ингээд очиход энд нэг хоёр хүн мөргөлдсөн бичдэг байхгүй. Тэрнээс болоод замаа хаацсан. Тэрнээс болоод энэ хойших бүх урсгалын хүмүүст асуудал өгсөн. Тэнгүүд ингээ харахаар тэр хоёр нөхөр нэг нь одоо машин нэвтрээд ямар ч удирдлаггүй болоод очиод нэгнийгээ мөргөцсөн мөхөр бас үгүй. Яг уулзуур дээр би орох байсан би гэж жаад хоёр би очиод одоо оюун ухаанаараа удирдсан зүйл нь механикаар очиод мөргөлдөж байгаа байхгүй. Тэгэхээр манайхны хувьд бол яг нэг хоёлынгийн яриад байгаа энэ бие үзэл гэдэг маань замын хөдөлгөөнд хүртэл яг ийм гараад. Энтгэхт бол амар их төвжирэлтэй та мэдж байгаа тийм. Гэхдээ ингээд хоорондоо уулзаад болоод ингээд төвжирэл дундаас гараа авцсан байж идэг шүү дээ тийм. Бүр модонх болохоор нэг юм чагтан төгжжээсэнд орчдөг шүү дээ бүр ингээд. Тийм байхгүй. Тэгэхээр нөгөө тархины төгжжэл байгаад ийн гэж бас зарим хүмүүс бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ зүйл дээр юу гэхээр нөгөө хувийн хичээгээд юм шүү. Би төрүүл орчие. Таны асуудал дараагийнх шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ бие үзэл маань ер нь хувийн хичээх үзэл хоёр хэр хоорондоо ойр үзэл бай. Тэгээ ер нь бие үзэл дотор одоо хувийн хичээх маань одоо бие үзлийнхэн бас нэг дотоод нэг бүрэлдэхүүн хэсэгт нороо явчих тийм л зүйл юм шиг байна л да. Тэгэхээр яг одоо хувийн хичээх үзэлд бид нэр хитгэ хавтаад байгаа маань нэг талаасаа одоо ийм байгаад байна л да. Одоо ингээд яг сэтгэл зүйдээр ярих юм бол нэгсэнд өөрийгөө бусдыг яг өөршгөө бас нэг харж чадахгүй байгаа. Нэгсэнд одоо жишээ нь бид нар ингээд өөрөө л болж ивэл гэхээр хин нэгэн яг өөрөө л болж ивэл гэж чиний урд хамаагүй тэгээд байвал чамд ямар мохоо санагдах вэ? Чамд ямар хэцүү санагдах вэ? Яг тэрэн шиг яг бусдыг тэгж л харах хэрэгтэй шүү. Тэг чи өөрөө ингээд дураараа явж хахад бусдад нэг тийм хэцүү мэдрэмж төрүүлж байгаа. Тэрэн дээр яг өөрийгөө яг ингээд тавиад үзэх хэрэгтэй гэдэг чинь. Бусдын бусдын оронд өөрийгөө тавих. Өөрийнхөө оронд бусдыг тавих тэр нэг одоо солилцооны нэг ухамсар чадвар жоохон одоо ажиллахгүй байгаа ч гэдэг юм уу. Тэрэн дээр нэг ач холбогдлохгүй байгаа ч гэдэг нэг талаас. Нөгөө талаас нь бол ингээд дадлын ирэхээр нэг тийм болоод байна тийм ээ. Ерөөсөө л ингээд нэг өөрийн мэдлгүүдийг явуулж тийм ямар ч байгаа тийм. Нэг тийм очрог нэг хувь хичээгээ дамжиж үзлээ тэжиг тэгээд байгаа биш. Зүгээр ингээд дадуулсан. Зарим нь болохоор ингээд тэрийг анзаарахгүй байгаа хүмүүс. Гэх мэт юм олон янзын шалтгаанууд байгаа. Гэхдээ яг ингээд энэ бүхнийг ингээд дадуулахад хамгийн түрүүнд ер нь юу хэрэгтэй вэ гэхээр хүн яг өөрийгөө ухамсарлах тэр чадвараа одоо нэмэх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө ухамсарлах чадвараа нэмэхийн тулд хамгийн түрүүнд өөр дээрээ орших хэрэгтэй юм. Өөр дээрээ л оршиж сурах. Тэгвэл бид нар бол одоо ингээд хоногийн 24 цагийн бараг 23 цаг 50 минутанд ер нь дандаа гадны ямиг ухамсарладаг. Тэрэн дээр л одоо маш их ач холбогдол өгдөг. Дундхад л ерөөсөө ингээд орд дээр ямар байна, зөөлөн байна уу, хатуу байна уу, тэгэл одоо хэртэй байна, эргүү нэ тэрийг л анзаардаг. Хүмүүс яг тэр унтахын сэтгэл зүй ямар байгаад байна гэдгээ ерөөсөө төдийл анзаардаг тийм ээ. Тэгээд нөр хөргөл яах вэ гэл одоо янз янзын тийм одоо им тарай хэрэглэх юм уу, орчноо зүг болгох юм уу тэрэн дээр л анхаарна гэхээс сэтгэл зүй ерөөсөө өөрийгөө дотооддоо өөрийгөө ухамсарлах тэр юм дээр ер нь ач холбогдол өгөх нь нэлээд тийм хувь багтай. Тийм байна. Тэгэхээр энэ нэг өөрийгөө ухамсарлах тэр одоо юм дээр л одоо арга хэрэглэх хэрэгтэй шүү юм л. Тэр өөрийгөө ухамсарлахын чадвар дээр арга нэмэхийн тухайд хамгийн түрүүнд бид нар яах вэ гэхээр нэг өсөндөө одоо бурхны шашинд бол одоо амьсгал дээр төвлөрөх бясалгал гэж байдаг тийм ээ. Өөрийнхөө амьсгалыг орж гарч байгаа гэл ингээл ажиглаж сурах. Яг өөр дээр ингэж ухамсараа авчрах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээл эхлэхэд хүний анхаарал ингээд төвлөрөл ингээд нэмэгдээд олон янзын бодлууд ингээд жоохон хүчин саараал ингээд ирэхэд
яа ингээд би өөрийгөө ухамсарлах өөр дөр өөрийнхөө ухамсарыг авчиж ирэхдээ дадал нь ингээд нэмэгдээд идэв. Тэгээ энэ дадлыг нэмэгдүүлэх тусам л бид нэр ингээд өөрийн мэдлгүй л яг юу болж байна, яг өөрөө яагаад байна гэдгээ ингээд өөр дөр нэг мэдсэн ухамсар нь ярьцсан. Тийм байж идэг болох юм байна л дээ. Тэр иймэрхүү маягаар бид нар хамгийн түрүүнд өөр дөр ухамсараа авчирдаг нэг тийм дадлыг л сулах хэрэгтэй. Энэ маань ингээ хүнийг тийм нэг талаасаа элдв янз сэтгэл хөдлөл хөөрөлд ингэж автаж ингэж явдаг биш. Альва зүйлд нэг тийм жоохон хүлээцтэй хандах. Тийм төлөвийг бид нарт бий болгох боломжтой болчиход байгаа гэж. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо хийх аргуудын нэг нь бол нэг иймэрхүү арга байна гэж. Тэгэхээр одоо яг нөгөө бид нар энэ цаг үед тренд болоод байгаа юм уу? Бясалгал гээл тий? Зарим хүмүүс чинь бясалгалыг нэг тусгай хүмүүс хийдэг юм шиг ойлгох гэдэг тал биш үү? Тэгэхээр яг таны сайн хэлдгээр бясалгал буюу тэр нөгөө ухамсар анхаарлыг амьсгал дээрээ төвлөрүүлээд дадуулах гэдэг зүйл чинь л бидний одоо гол одоо бясалгал болж явах гэдэг юм л да тий. Тэгэхээр энийг бол хүн одоо өдөрт бол ингээд хүн хэд хийж болно гэж байгаа юм. Амьсгал дээр төвлөрөх ч байна уу. Одоо амьсгал дээр төвлөртөөр авч үзэхэд одоо бид нар ингээд зүгээр хоол идэж явахдаа хүртэл тийм ээ. Яг ингээд амьсгал орж гарч байгааг хичээглээ. Хүнтэй ярьж явахдаа хүртэл ингээд нэг өсөнд анхаарлаа хувааж сурах тийм чадвар хийлээд байгаа байхгүй. Анхаарал чинь 30% амьсгал дээр байж идэг. 70% нь яг тэр яриан дээр хоолн дээр явж идэг. Эхэнд хийхэд бол хэцүү. Гэхдээ ингээд хийгээд хахад хүн ингээд татчихдаг. Тэгээд ирэх хүн ингээд нэг өсөндөө бид нар амьсгал дээр ингээд сэтгэл маань ингээд амьсгал орж гарч байгаа ингээд мэдрээд байгаа тийм байгаад байна гэдэг маань сэтгэл маань ингээд нэг аргамжаанд орчиж байгаа. Сэтгэл аргамжаанд орчиход тэндээс ямар нэгэн биднээс сэтгэлийг үүмүүлэх нь гарч ирэхэд тэр одоо гадны тийм хөдөлгөөнд шууд хөдлөгдөд явах. Ингээд одоо юу хүндээ тэр аргамжаанаасаа ингээд сулраад явах тийм юу бол одоо боломжгүй болж эхэлнэ. Тэгэхээр сэтгэл өөрөө тийм доктортой болж эхэлж байгаа. Сэтгэл ингээд доктортой өөрийгөө ингээд доктортой байлгаад өөрийгөө яг юу болоод байгаагаа ингээд нэг тийм мэдрэх нэг жоохон нэг тийм эрүүл саруул нэг төлөв тогтун төлөв гарч ирж байна шүү дээ тийм ээ. Тэр тогтун төлөв байхгүй болчоор шуураад яваад байдаг. Шуураад яваад өгөхөөр яг юу болоод байгаа юм бэ? Одоо ингээд усан ингээд одоо юу гэх хүчтэй урсгалтай голд ингээд живэд ивж байгаа хүн бол тэр усал дотор живээ ивж хаад орчин тойрон юу болж байгааг мэдгүй. Тэр хүн ингээд живээгүй толгоогоо гаргаад одоо толгой хэсгийн живээгүй доод биеийн усанд байлаач ямар ч хэсэн тэр хүн ойр орчинд юу болоод байгаа яах хийхээ хараад мэдээд байгаа. Яг тэрэн шиг бид нартай сэтгэлээ яг ингээд нэг юм дээр тогтоогоод хөдөлгөөнгөө аргамжиж тийм тохиолдолд тэрийг одоо тэр бясалгалын аргаар төвлөрүүлэх гэдэг байна. Тэрийг хийгээ сурчхад бид нар ингээд ямар нэгэн уур зан шунал сэтгэлийн одоо тавгүй байдал гарч ирлээ гэхэд тэрэндээ автаа цаашаа явах. Сэтгэлээ өөрийн ухамсараас алдчих тийм төлөвт орхоо болно гэж. Энэ л одоо нэг өөрийгөө ухамсарлах чадвар нэмэгдэж байгаа. Энэ бясалгалын үр дүн энэ дээр байгаа гэж. Тэгэхээр яг энэ үргэлжлэгээр энэ миний одоо тав тэрнээс илүү ойрлогоод эргцүүлж байгаа юм бол мэдээж эхлээд бол бус руу биш эхлээд өөрлөг харах хэрэгтэй байна. Аливаа асуудлыг. Тэгээд тэр юм одоо харах хэрэгтэй байна. Тэгээд нөгөө тэр янз юм руу өөрийн ухамсаргүй одоо үйл гаргачаад байдаг тэр оюуныг төвлөрүүлэхийн тухайд тэг бясалгал анхаарал төвлөрөлтийг хийж эхлэх хэрэгтэй байна гэдэг ийм одоо ойлголт төрж байна л да. Тэгээд дараа нь бол мэдээж бас энэ нөгөө түрүүний хэлжсэн юм а яг бүр ингээд энэ уурлаад байгаа чинь уцаарлаад байгаа чинь эн чи яг юу юм бэ гэдгийг бүр нөгөө тунгалаг оюунаар таньж мэдэх хэрэгтэй баг тий. Нөгөө айгаад байгаа эсвэл нөгөө өсөөд байгаа шунаад байгаа юм чи яг үнэхээр тийм мөн чанар нь үнэхээр тийм үг гэдгийг эхлээд дараа нь бүр ингэ нөгөө бэлэг үлгөөний төвшөнд нь таньж эхлэх хэрэгтэй баг тий. Тэгэхээр би бас ингэж бодоод байгаа нөгөө яг гоо эмч хүн бол мэдээж өвчин талаас олж зөнд юмуд ингэ харж. За сүүлийн жилүүдэд анагаах ухаанталтай бол хамгийн хөгжиж байгаа салбар нь болохоор гоо сайхны салбар байна л да. Яг мэдээж косметик гоо сайхан бол хүний одоо нөхөн сэргээх талтай тий ингээд муухай олцсон зүйлийг нөхөн сэргээх талд бол энэ хамгийн чухал анагаах сэргээх. Тэрнээс биш миний бас буруу одоо гэж боддог зүйл бол зөв зүгээр байгаа сайхан эрүүл саруул төрхөө мис сүргүүлээд өөрчлөх янз янзын одоо тариулах энэ зүйлүүдээс өөрсдийгөө ингээ хохироогоод байгаа юм шиг миний харж байгаа юмцгөөс. Тэгэхээр тэр хүмүүсийн ингээ бас зүгээр өөрөө бодохоор гоё харагдах гад гоё болох гээд
зөв зүгээр байгаа зүйлүүдийг ингэж одоо өөрчилдөг юм хандлага ганцхан Монгол хэлтүү дэлхийд даяар амар шуурх шиг л явж байна л та. Тэгэхээр энэний цаад тэр юмыг хийлгэх болж байгаа, шийдвэр гаргах болж байгаа ол цаад юм дахиад нөгөө хоёулангийн өнөөдөр ярьж байгаа энэ биетэй холбогдох байна. Тэгэхээр яг тэр гой харагдахын тухайд ингээд янз янзын үйлдэл хийгээд байна шүү дээ. Энэ юу н бие үзэлттэй юу н яаж холбогдож чинь. Тэгээ энийг ингэж хөгжүүлэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Тэгээ энэ за бие үзэлтэй холбоод тайлбарлана гэхээр одоо юу юм бие үзлээс одоо жишээ нь бид нар ингээд одоо байгаадаа сэтгэл ханамжтай байж чадахгүй байгаа. Одоо өөртөө сэтгэл ханамжтай, сэтгэл дүүрэн байж чадахгүй байгаа. Тийм нэг одоо төлөвт ороод ирэхээр хүн одоо тэр сэтгэлээ дүүргэх нэгсэндээ өөрөө би тэр биегээ одоо яах нь жаргалтай байлгах юм өөр ямар нэгэн зүйлийг хайж одоо мэдчиж тэмтэрч хэлнэ гэж тийм ээ. Тэгээд эхлэхээр хүн ингээд өөрийнхөө гадаад гоо үзмжээ гоё болгочвол би гоё болчих юм байна. Ингээд нэг юм өөрт нэг дутуу байгаа тэр нэг дүүрэхгүй байгаа тэр дотоод сэтгэлийн мэдрэмжийг дүүрэх гэл ингээд үзээд ахна л дээ. Тэгэхээр хүний сэтгэлийг яг дүүргдэг яг өөртөө хангалуун байх тэр зүйл бол хүний өөрийн дотор нь байж идэг зүйл юм байна л дээ. Өөрт нь байж идэг. Тэгэхээр тэрийг бид нэр одоо Бурхны номонд л юу гэж үзээд байна гэхээр чөлөө очролт эрдэнэт хүний төрлийг үн цэнийг энэ төрлийн үн цэнийг санах хэрэгтэй гэдэг. Үн цэнийг. Тэр энэний үн цэнийг санах нөгөө талаасаа энэний өөрийнх нь юуг санах. Одоо дутагдaltaй талын санах. Тэгэхээр энэ хоёр ингээд тэнцвэржид эхлэхээр бид нар ч ямар нэгэн одоо сэтгэлийн тийм туйл руу унах нь багасж эхэлнэ гэж тийм ээ. Одоо жишээ нь бид нар ингээд энэ бие бол ингээд одоо юу байгаад байна гэхээр одоо Бурхны номонд л юу гэж альж байна гэхээр одоо зовлон үнэн гэдэг маш хамгийн хайлтсантай. Зовлон үнэн гэхээр чи өөрийнхөө яг биеийнхээ тэр одоо бодит байдлыг таних хэрэгтэй. Тэрний юм гэхээр биднээс биеинд эхлээд арьс гэж нэг зүйл юм. Тэрний доор ингээд өөхөн давхраг, тэгээ мах, тэгээд одоо цус, тэгээд юу гэдэг ингээд яс чөмөг гэл. Тэгэл үс, тэгэл одоо биднээс энэ чих хамар амнаас гардаг одоо шингэн зүйлүүд тийм ээ нүднээс гардаг нулимс, тэгэл өтгөн шингэн, тэгэл одоо арьсан дотор өгдөг одоо хөлс, тэгэл одоо тос, тэгэл одоо юу гэдэг ингээд элдвэн янзын зүйл ахна л дээ биднээс биеийн дотор. Энэ биеийн дотор ингээд бүх зүйлүүдийг ингээд ажиглаад үзэхэд энэ дотор ингээд энэ гоё юм байна, энэ сайхан юм байна гэсэн зүйл юус байдаг. Нэг ч зүйл байдаг. Тэгэхээр нэгсэндээ бид нар энэ биеинд төдийлөн тийм шунаад ах шаардлагыг байхгүй юм байна гэсэн тийм нэг ойлголт хүний сэтгэлд ингээд орж ирэх юм байна л да. Нэг талаас. Тэгээ нөгөө талаас нь болохоор одоо жишээ нь хүний энэ эрдэнэт төрөл гэж ямар гайхамшигтай юм бэ гэдэг одоо үндсэнтэй талаас нь харна. Сая бол жоохон нэг тийм одоо сөрөг талаас нь харлаа шүү дээ тийм ээ. Одоо үндсэнтэй талаас нь харахад энэ эрдэнэт хүний төрөл дээр юу гэдэг юм бэ гэхээр өөрөө өөрийгөө боловсруулж чаддаг амьд бол ганцхан хүн. Одоо биднээсийн одоо дэлхийн ертөнцид амьдарч байгаа олон зуун мянган амьтан байлаа. Сая төрлийн амьтан байна. Тэр дотроос ерөөсөө өөрөө өөрийгөө ухамсарлаж, өөрөө өөрийнхөө дотоод сэтгэлээ боловсруулж чаддаг амьд бол ганцхан хүн. Тэгэхээр энэ бол одоо хүний эрдэнэ юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө тэр зовлонгийн шалтгаанаа өөрөө хайж болоод өөрөө засаж чаддаг. Тийм чадвартай. Тэр чадварыг олгож чаддаг гайхамшигтай арга өвдөс дэдийн ном. Тэр арга өвдсийг бид нэр таниулж өгдөг. Тийм сайхан одоо том дээдсүүдийн зарлиг айл дөрөг сонсох боломжтой юм цаг үед бид нар амьдарч байна. Дээрээс нь тэрийг надад үлгэр дуурайл болгоод намайг миний одоо сэтгэлд ингээд нэг тийм одоо нөхөр болох тийм ээ. Тийм үлгэр дуурайл авах сайн сайхан хүмүүс зөндөө байна. Дээрээс нь надад өөрт тэр бүхнийг хүлээн аваад ойлгоод явах эрүүл сарал ухаан байна. Эргэтэн бүрэн байна. Тэгээд бид нэр дээрээс нь нэмээд одоо ийм сайхан ямар нэгэн дайн самуун элдвэн цэнгуужиг юм байхгүй. Ийм сайхан газар нутагт амьдарч байна. Ингээд бодохоор надад бол би өөрийнхөө одоо зовлонгийн шалтгаан өөрийнхөө асуудлыг бүрэн дүүрэн шийдэх хамаг нөхцөл болцоо надад бүрдсэн байгаа юм байна шүү дээ. Гаднаас тэр одоо өөрийнхөө дутаад байгаа зүйлээ гадны ямаар ингэж шийдэх биш. Би өөрөө тэрийг ялан дэлж өөрөө ингэж одоо тэр асуудлаа шийдэх дотоод оюун санааны тэр чадамжаа хөгжүүлэх боломж надад дүүрэн байгаа юм байна шүү дээ гэдэг л.
тэр үнцгийг харахад бид нар энэ миний олсон энэ хүний төрөлж ямар гайхамшигт үнцэнтэй юм бэ гэхэд нэгсэндээ тэрлүүгээ бид нар одоо өнгөж эхлэх юм байна тийм ээ. Нөгөө нэг дутагдаад байгаа гоё сайхан гэдэг юм нь нэг тийм үнцэнтэй нэрийн эн чинь чухал биш юм биш үү. Миний дотор чинь тийм гайхамшигт эрдэнэ байгаа юм байна гэдэг. Тэр эрднийг хөгжүүлэх маш олон одоо шалтгаан нөхцлүүд нь бүгд бүрдсэн байгаа юм байна гэдэг хүн ингээ хараад эхлэхээр тэрэндээ одоо урамшиж эхлэх юм. Нэг талаасаа нөгөө талаасаа энэ гайхамшигт үнцэнтэй хүний төрлийг олчоод би өнөөдөр ингээд амьд сүрэн сэрсэн нь ямар гайхамшигтай вэ. Тэгэхээр яг энэ гайхамшигт үнцэнтэй зүйлийг олчоод яг одоо энэ мөчөд амьд байгаа нь өөрөө хамгийн чухал юм байна. Тэгэхээр энэ яг өнгөрсөн цаг бол өнгөрөөд алга болцсон. Тэрийг бол бид нар засаж чадахгүй. Ирээдүйд бүтээг баг. Ирээг баг. Тэгэхээр яг хамгийн бодиттой хамгийн чухал үнцэнтэй зүйл чи яаж л одоо энэ цаг юм байна гэж бодоод эхлэхээр хүн ингээд их тийм одоо юу болж эхэлдэг. Өөр өөртөө сэтгэл хангалуун дүүр бичнэст олдвчгүй тийм эрдэнсийг олцсон. Одоо ингээд ямар ч эрдэнсээс илүү гэдэг юм л да энэ. Ямар ч эрдэнсээс илүү. Одоо жишээ бид нар ингээд сая доллар оллоо. Хичнээн 100 мянган лан алт боллоо гэж бодоход тэрнэр бид нар юу хийх вэ? Өөрийгөө боловсруулж чадахгүй. Тэд нар намайг боловсруулдаг. Тэм боловсруулах чадамж тэнд байхгүй. Тэгэхээр намайг боловсруулах чадамж надад байгаа. Хүн гэдэг амьтанд өөрийгөө боловсруулах чадамж нь байдаг. Дээрээс нь хүн гэдэг амьтан бол тэр бүх алд эрдэнэс юу тэр бүхнийг өөрөө олж бүтээж чаддаг. Тэгэхээр тэр нэг одоо гадна талд одоо биднээс анхаарлыг татаад байгаа тэр зүйлүүд маань зүйлүүдээс хавь илүү үнцэнтэй тийм зүйл надад байгаа юм байна гэдгийг хүн ойлгож эхлэх нь. Энийг ингэж бодож тунгаах нь их чухал гэж хэлээд байна. Тэгээд эхлэхээр бид нар одоо нөгөө өөртөө ингээд нэмтээ сэтгэл дүүрэн биш байгаад байгаа тийм байдлууд нь арилж эхэлнэ гэж. Юм хүм маягаар харах хэрэгтэй шүү. Тэгжээс тэр бие үзлийг бид нар яах нь жоохон хэмжээнд нь барь. Хэмжээнд нь барь. Түүнээс одоо яг бие үзлийг ингээд ингээд ярихаар хэдэрхийн нөгөө гүн ухааны юм болоо явчихна. Тэгэхээр ингээд хоёулыг яриа бол нэг тийм хүмүүст нэтэм жоохон сонирхол нэлээд буур. Тийм тий. Би одоо зүгээр яг саяны таны хэлдгээр бол энэ үн цэнийг бол их ойлгох, одоогийн байгаа яг үн цэнийг их ойлгох хэрэгтэй гэдэг энийг чухал баг. Тэгээ саяхан би гадагшаад ирэхэд яг надтай ингээд нэг зөрснийг хүн таарсан байхгүй. Тэр их ингээд тис ингээд нөгөө энгийн юм уу шал өөр харагдсан л тэрний юу гэсэн бэхээр зайлуул нэг юм мессежлбрууд их орцсон. Нүүр мөр нугаас ингээд нөгөө хэвэн биш болцсон. Энд тентэн юм одоо бидний нэг хамтомын бүтцээр хэвийн бүтц гэдгээс эрс өөр болцсон. Хөх мөхөн бүр хэвийнээс бүр хит яатсан. Тэгээд гооцоо ч гэсэн надад бол одоо миний бас нөгөө би үзэл явсан бахал таалагдахаар хэмжээ юм шиг. Гэхдээ надад бол эвийн ингээ ямар хэцүү байгаа бол одоо тэр гэхдээ хэцүүгээ бас мэддэг ч юм уу, гүү ч юм уу, өөртөө таатай ч юм уу би мэдэхгүй л дээ. Яг нэг ангаах талаас эмч талаас харахад энэ хүн нэг удаагийн югаар тийм болчаагүй. Нэлээд одон удаагийн ингээл нийгмийн заачлалт ороод дараагийнхад ороод ингээ олон удаагийн юм дээрээс ийм болсон нь бол анзаарахтар байсан байхгүй. Тэгэхээр яг тийм төвшөнд орцсон байгаа хүн энэ дотоод сэтгэлийнхаа юмыг олж өнгөж харж чадах болов. Одоо энэ нэг эрдэмтэн тэгдэж штэ би одоо энэ гэрлийн чийдэн зохиосон те би том сэдсэн аа. Тий би одоо 1000 удаагийн орлого хийсэн. 999 удаа алдсан. Гэхдээ 999 удаа алдсан миний 1000 дахь зөв орлогыг гаргах юу байсан гэж одоо дандаа арга ухаан болчихсон. Тэрэнд одоо юу хэмдэ тэрийг бүтээх одоо нөхцлүүд нь болж исэн гэж тийм ээ. Тэр 999 бүтлгүүтэл байгаагүй бол 1000 дахь одоо тэр ололт амжилт бий болохгүйсэн гэж. Тэрэн шиг хүмүүс ингээл угаасаа аз жаргалаа хайгаал яваалаа энэч бүтэхгүй юм байна, энэч болохгүй юм байна, тэрч болохгүй юм байна ингээл яваалаа. Явж байгаа эцсийн дүндээ өөр дөрөл ирнэ. Тэрнээс өөр одоо гарцгүй. Тэгэхээр хүмүүс бол ингээл олон янзын аргаар ингээл аз жаргалаа болохгүй яваалаа юм байна. Гэтэ энэ явж байгаа бүх юм чинь эцсийн дүндээ яг өөр дээр ирэхин юу болох вэ? Нэг 999 удаа алдаач 1000 дахь ололт амжилтын одоо шатлал байсан гэдэг шиг. Одоо таны хувьд бол энэ өмнө тентгийн Сиражиэд одоо гүн ухааны Ларамбын одоо цол хамгаалах гээд 6 жилийн шалгалт өгөө явж байгаа тийм. Ер нь тэгээ тэрнээс өмнө бол мэдээж чойрын номнууд буюу гүн ухааны номнуудаа үзээд ингэ явсан. Өөрөөр яг эрдмийн одоо зэрэг одоо замаар нь явж. Тэгэхээр яг
лам болсноороо та яг ер нь ертөнцийг яаж харах болсон. Тэ одоо бусад одоо зүйлүүдээс ер нь танд юу гэдгийг өөрчлөгдсөн ч гэдэг юм уу? Дадуулсан ч гэдэг юм уу? Тэр зүйл яг нөгөө таны хувьд бол яг өөр дээрээ мэдээж одоо хоёул ингээд хүмүүсийг ийм байх хэвээр ингүүл зүгээр шүү гэдэг ингээд зөвлөмж маягаар хэлж байна. А гэхдээ яг та өөрөө яг бүр яг өөр дээрээ өөрчлөлт гаргасан зүйл нь юу байдаг вэ? За надад бол одоо хамгийн том дэвшил гарсан зүйл бол миний тийм зөрүүд байдлаар арилж гисэн. Би бол ингээд юмыг яг ингээд өөрийнхөө бодлоор байлгах яг миний харал байх хэрэгтэй. Миний харал байхгүй бол ерөөс байж тэсэж чаддгүй тийм нэг багаасаа нэг тийм замтай байсан хүн байна. Энэ байдлаар ингээд ном үзэж гиснээр засарч гисэн. Яасан гэхээр ном гэдэг зүйл бол одоо ингээд бид нар ингээд ном үзээд эхлэхээр юм болгон миний санснаар болох ёсгүй юм байна. Альбаа зүйл чинь ингээд шалтгаан нөхцөл нь бүрдэх юм бол би тэгж хүссэн үсээг угаасаа тийм зүйл болох юм байна. Гэдгийг нэг өсөнд ойлгож гисэн байхгүй. Нэг хоёр дахь нь болохоор би гэдэг зүйл бол тийм онцгой. Миний одоо бодол болгон зөв тийм биш юм байна. Миний бодож байгаа болгон зөв биш юм байна. Би тийм бусдаас одоо онцгой содон тийм зүйл биш юм байна. Нэг талаасаа би ингээд өөрийгөө тийм одоо эгэл бус онцгой гэсэн статус төр барьчаад тэр бодол маань бас ингээд өөрийнхөө бодлыг бусдад тулгаах нэг шалтгаан болж байгаа. Нөгөө талаасаа би өөрийнхөө бодлыг хамгийн зөв гэж бодчиход байгаа бас нэг шалтгаан болж байгаа. Нөгөө талаасаа ингээд бүх юм надтай зохицох ёстой гэсэн нэг тийм нэг ийм гурван янзын бодол өөрчлөгдөж гисэн байхгүй. Тэгэхээр би бол зүгээр л энгийн зүйл юм байна. Би бол маш энгийн зүгээр л одоо би сая хэллээ миний биднес юм ах цусан би бол маш тэр дотор энэ гоё юм даа гэж шунах нэг ч зүйл байхгүй. Биднээс сэтгэл дотор бас ингээд шунал байна уу мохоо гатаа өдөрт бид нар 60-аас 70 мянган бодол төрж ийн гэсэн. Тэр бодлоо дундаас 190 хүн сөрөг бодол байна гэсэн. Тэгэхээр биднээс сэтгэл зүй өөрөө зүгээр л хөргөл зүйл байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр би гэдэг зүйл бол энэ би сэтгэл хоёроос ерөөсөө айлахгүй. Энэ хоёр л намайг тодорхойлно. Тэгэхээр нэгсэндээ одоо яг би үзлийн юм дээр орж ирэхэд ингэж үзэх нь шүү дээ. Одоо энэ махцсан биеийн дотроос би гэдэг зүйл нэг айл хаавна гэдэг хайгаа. Би гэд энэ гэж зүйл олдохгүй. Нөгөө сэтгэл дотроос ч тэр олон янзын бодлын төрөөс яг би гэж яг аль нь вэ гэхээр айл нь ч биш. Тэгэхээр би гэдэг зүйл яг юу юм бэ гэхээр чи байгаа учраас би байгаа. Би байгаа учраас та нар байгаа. Зүгээр ойлголт байхгүй. Түүнээс нэг тийм эгэл бус онцгой нэг тийм зүйл ерөөсөө биш. Зүгээр л миний энэ эгэл жирийн бие сэтгэл хоёрын л шин чанартай. Шин чанар тийм хүн чанар нь бол ойлголт өндөд оршиждаг. Ийм зүйл юм байна гэдээ ойлгоод ирэхээр би чинь зүгээр л эгэл юм биш. Ингээ бодоод ирэхээр би ингээд одоо бусдад өөрийнхөө бодлыг ингээл тулгаал бусдад миний бодсноор байх хэвээр бусдад надтай зохицох хэвээр гэсэн нэг тэр нэг сэтгэлийн тэр нэг хүчтэй нэг өөрийгөө шаналгаад байгаа тэр шанал арилж гисэн байхгүй. Сайхан. Энэ ойлголт өөрөө орж ирэхээр. Тэгэхээр одоо яг таны сайн ярьсан ойлголт үзэл дээр бидний нийгэмд нэг юм ойлголт байдаг шүү дээ. Бурхны номын хаар дэндүү юм ном болгочдөг, ном болгоод идэх. Гэт тэ нөгөө цус ихтэй Чингисийн монголчууд ер нь бол ингээд ном болцсон. Өнөөдөр тэр нь бидний юм болгоцсон ингээд. Тэгэхээр энэ номоо яг саний таны хэлээд байгаа энэ юм төлөв даруй байх эсвэл тэр номоогүй нэг юм мунхаг номоо байх өөр байх л та. Тийм энэ талыг бас хүмүүстээ ийм бодолтой байдаг хүмүүст бас ялгаа салгааг нь бас тайлбарж өгвөл. Одоо бурхны шашинд бол одоо бод сэтгэл гэдэг зүйлийг ярьдаг. Одоо бод сэтгэлийн зарчим гэж байна. Бод сэтгэлийн зарчим бол юу юм гэхээр бусдад туслахын тулд өөрийгөө хөгжүүлэх. Тийм зарчим. Одоо бод сэтгэл бол тийм байгаа шүү дээ. Хамаг амьтны тусын тулд бурхны утгыг олё гэж байгаа. Тэгэхээр тэр юу гэж нэхэр хамаг амьтанд туслая. Гэтэ өөрийгөө би алдаж болохгүй юм байна. Өөрийгөө хөгжүүл. Өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь бусдад туслах юм байна. Зоригдол нь өөр байна тий. Яг энэ бод сэтгэлийн зарчмаар бид нэр өөрсдөө бүх юмыг одоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ бол хүний хийж одоо ном болохгүй. Яг тэгэхээр бусдыг баяр баясгалантай болгож байгаа, болох гэж байгаа гэж бодож байгаа хүн бол сэтгэлд нь үргэлж хангалуун баяр баясгал дүүрэн байдаг.
Хин нэг ингээл одоо би ингээл нэг өөрхөн надаас нэг хүүхэд ингээ өссөн хүүхэд юм гуйлаа гэд би тэр хүнд тэр яг хүүхдэд ингээд хоол нөгөө тэр хүүхэд хоолоо идээд баярлахад миний сэтгэл өөр ирэхгүй баярлдаг. Хүний сэтгэл өөрөө тийм. Тэгэхээр бид нар ингээд бусдыг баяр баясгалантаа сайн сайхан байлгая гэсэн тэр нэг хүсэл эрмэлз тэр нэг ингээд төсөөлөд болж байгаа. Бусдыг яг тийм болж байгаагаар бодоод яг тийм болгох гэж би өөрийгөө хөгжүүлж байна гэж бодоход хүнд бол ингээд давхар тийм баяр баясгалаад жаргал сэтгэлд нь бий болж идэг. Тэрэнд бол хэзээ ч тийм шантрах, мохох, номо болох юм гарч ирэхгүй гэж. Тэгэхээр ийм нэг хандлагыг бид нар суулгах хэрэгтэй. Тэгээд энэ хандлага чинь учир шалтгаантай гэж. Тэгвэл би яагаад бусдын төлөө өөрийгөө хөгжүүлэх вэ? Би яагаад бусдад туслах вэ гэвэл чи бусдын тусад амьдарч байгаа. Ерөөсөө л тэр. Одоо би бол агаар байхгүй бол яг ус байхгүй бол яг оймод байхгүй, амтан байхгүй бол яг миний эцэг их байхгүй бол яг эцэг байсан төдийгөр миний өмсөж байгаа хувцс мэдж байгаа хоолунд амьдарч байгаа орон гэр байшин энэ бүхнийг бүтээдэг хүмүүс байхгүй бол яг энэ зам харгу машин дэрэг энэ бүхнийг бүтээдэг хүмүүс байхгүй бол яг гэд бодохоор тийм ээ. Тэгэхээр миний идж байгаа нэг хоол аяга хоолнд байгаа маш олон зүйлүүд байгаа мах. Бүр ингээд миний тэр аяга хоолны төлөө аяга хоолнд зориулагдаж хин нэгэн бүр амиа зөөлсөн байна. Тэрэн дотор будаа байгаа. Тэр будаа тарах гэж олон 100 мянган хүмүүс хөдөлмөрсөн байгаа. Тэрийг наасан зөөж авч. Ингээд бозоод үзэхээр биднээсээ амьдрал бол ингээд бусдын асар их хүч хөдөлмөр хөлс зовлон бүр амин дээр суурлаж одоогийн миний амьдрал өрнөж байгаа. Гэдгийг бодоод ирэхээр бусад надад асар их ачлалтай юм байна. Тэгээд тэднэрт талархаж эхэлнэ. Чингэлдэг. Ямар гайхамшигтай юм. Баярлалаа гэсэн ингээд өөр амаар хэлэхгүй ч гэсэн сэтгэл дотроос ч өөр ирэхгүй баярлалаа гэсэн дуугаар хадаж эхэлнэ гэж байгаа юм л да. Тэгээд тэгэхээр би эднэрт туслах нь миний зүй ёсны хэрэг юм байна. Би яаж туслах юм гэхээр би өөрөө тусалж чадах тийм чадвартай болж ижил туслана гэж. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Гэсэн тийм нэг сэтгэлийн энэ зарчмаар явах хэрэгтэй гэж байгаа юм л да. Сайхан тайлбар байна. Тэгэхээр яг би бас боддөг юм аа зарим хүмүүс би чадлаа. Би үүнийг хийчлээ. Би бүтээлээ. Би л гэдэг тийм ээ. Тэгэхээр тэр би буюу өнөөдрийн таны байгаа тэр зэг, өнөөдрийн таны байгаа бүтээсэн энэ бүх юм чинь бусдаас хамааралтай шүү дээ гэдгийг л бид нэр сайн ойлгомоор. Тийм. Эрдэм мэдлэгтэй болсон ч гэсэн багшийн зааж сургаснаар л тэр хүн өнөөдрийн эрдэм мэдлэгийг олж авч байгаа. Мэдээж яг өөрийн хичээл зүтгэл байгаа. Тийм ээ. Одоо эцэг эхийн хайр халамжаар өнөөдөр хүртэл эрүүлэнх өсөн төрөмж боожж явж байгаа тийм ээ. Тэгэл хамтран зүтгэгч найз нөхдийн уран зоригоор тэр чинь хөглөгдөж байна. Тэ гэр бүл хань ижлийн одоо хайр халамжаар хүн бас одоо чиглэгдэж байна. Ингээ бодохоор өнөөдрийн таны чадсан зүйл ерөөсө та тэр нэг тийм онцгой мундагтай ганцаархнаа хийсэн зүйл ерөөсө биш шүү гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй юм лээ. Тэгээд ирэхэд яг таны сайн хэлдгээр бусдыг бодоод ирэхээр сэтгэл бүр уужраал тэ үйл хэрэг хүртэл өөр болоод ингээд ирэхээр хамгийн эцсийн дүндээ би бодоод байгаа нь энэ нийгэмд их гоё оршин тогтнох одоо тийм одоо уур амьсгал бүрдэж эхлэх юм байна. Тэгвэл болохоор зөвхөн би гэж бодцохоор яг л түрүүний хэлдгээр зам өдлөнтөд очиж мөргөлдөж хайчаал тий. Нэг очил нийтийн 0 орсон ч гэсэн завааруулж гарч хайчаал тий ерөөсө бусдыгаа бодохоо болчтой. Тэгэхээр л ерөөсө энэ сэтгэлийг бид нэр сайн хөгжүүлэх хэрэгтэй юм ба гэж бодоод. Тэгэхээр яг ингээд одоо бид тэр энийг янгууд хүн нэрээ тийм байна гэдээ ойлголт төрж иж бол. Тэгэхээр яаж дадуулж, яаж энийг хөгжүүлж явах вэ? Ер нь бол одоо хүн бол ингээд өдөрт өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө боловсруулахад цаг гаргах хэрэгтэй. Өөрийгөө боловсруулна гэдэг нь сэтгэлээ боловсруулах гэдэг. Одоо хүн өөрийгөө боловсруулна гэхээр одоо англи хэл үзэх ч юм уу те. Эсвэл одоо ямар нэгэн одоо мэдлэг мэргэжлийг дэвшлүүлэх тэр биш. Тэр бол өөрийгөө боловсруулж байгаа гийн тал хэлбэр. Тэгвэл оюун боловсруулдаг. Оюун санаа бодлоо юу нэ. Яг сэтгэлээ ухамсараа яаж боловсруулах юм гэхээр шал өөр зарчмаар юм. Тэгэхээр саяны тэр юмнуудыг бодож тунгах, бусдад талархах сэтгэлийг бясалгах. Яагаад би бусдад талархах ёстой юм гэхээр бус надад ийм ачтай юм байна гэдгийг бодох. Нөгөө талаасаа түрүүний ярьсан өөрийгөө игэл энгийнээр харах. Энгийнээр харахын тулд түрүүний ярьсан тэр бие задлаж харах, сэтгэлээ задлаж харах. Тэгээ энэ дотроос чи яг хаана байна гэдээ хайгаад үз. Тэгээд үзэхээр шинж чанартай бие сэтгэлийн мөн чанартай
шин чанартай би сэтгэлийн шин чанартай орж идэв. Мөн чанар нь бол би гэдэг чинь ойлголт үтэй байгаад байгаа юм байна гэдэг байдлаас харах ч юм уу. Иймэрхүү маягаар хараад ирэхээр бид нар ингээд өөрсдөө маш энгийнээр харж эхэлнэ гэдэг ч юм уу. Энийг ингээл бид нар ингээл өдөр болгоо ингээл задлж харах. Тэгээ түрүүний ярьсан нөгөө хүний үнцэн гэдэг чинь ямар биднээс энэ олцсон байгаа одоо энэ боломж чинь ямар чухал юм бэ? Энэ мэн яг өнөөдөр би амьд байгаа нь энэ чухал зүйлтэйг өнөөдөр би яг одоо цагт амьд байгаа нь бүр ямар гайхамшигтай юм бэ гэдэг яач. Эднээс ингэж ерөнхийдөө яг өөр өөрсдийнхөө задаж тунгааж хүн бодох хэрэгтэй юм шиг байна. Энд ингэж одоо өдөр болгон цаг зарцуулдаг байх хэрэгтэй. Цаг зарцуулаад байх тусам өдөрт нэг адагдаад 30 минут ч юм. Энэ талаар ингэж бодож тунгааж энэ гэсэндээ энийг ингэ бодож тунгаагаад ирэх хүний сэтгэл нэг тийм баяр баясгал. Нэрийн тийм байх шүү дээ гэсэн нэг тийм өөрийн дотоод сэтгэл нэг тийм тайвшрал амар амгалан төрнө. Тэгэхээр тэр баяр баясгал тайвшрал амар амгалан төрүүлэхэд яг тэрэн дээр төвлөрч суу гэж байгаа тийм. Тэр сайхан мэдрэмжийг ингээд нэрэн л юм байх шүү дээ гэж бодоо. Яг тэр мэдрэмжийг алдахгүй. Тэрэн дээр ингээд төвлөрөд яг тэрэн дээр анхаарлаа төвлөрөд ингээд суугаад байх хэрэгтэй. Тэгэхээр яад ингэхээр хүний нөгөө нэг сэтгэл хөдлөл мэдрэмжтэй сүлэлдэж орж ирсэн мэдээлэл хүний сэтгэлд хамгийн хүчтэй байр суурь эзэлдэг. Тэр байхгүй. Одоо хүн ингээд ямар нэгэн зүйлийг зээжлэн гэхээр одоо нэг тийм аргууд хэрэглээд байгаа шүү дээ орчин үед. Тэгээ ер нь бол биднэрт ингээд айдас юмнаас айсан юмнууд хит их баярсан юмнууд ингээд сэтгэлд үлдсэн байна. Яагаад ингэхээр тэр чинь сэтгэл хүчтэй сэтгэл хөдлөл биднээс сэтгэлд уулмөр ойлдсон. Тэр уулмрыг дагаж тэр мэдээлэл сэргээд байгаа. Тэгэхээр нэг энийг учир шалтгаанаар бодож тунгаа сэтгэл тэр нэг баяр байсан сэтгэл хөдлөл төрөөд тэр яг ингээд тэр баяр байсан сэтгэл хөдлөлийг алдахгүй ингээд тэрэн дээр ингээд төвлөрөөд тэрийг барьж аваад ингээд сэтгэлдээ ингээд унагаахгүй ингээд минут болж өгвөл 5-10 минут суу гэж анхаарлаа төвлөрүүлээ. Өөр олон юм бодохгүй. Ингийн бол сайн байх нь л дээ. Одоо бурхны шишинд одоо бодмөрийн зэргийн бясалгана гэдэг бол энэ хоёр харгачлаар юм гэж. Учир шалтгаанаар тунгааж тэрийг бодоо сэтгэлд чинь тэр баяр баясгал хүчтэй сүсэг бишрэл гарч ирэхэд өөр юм бодохгүй нөгөө бодоод исэн учир шалтгаануудаа бодохгүйгээр нэрэл юм байна шүү дээ гэсэн тэр мэдрэмж таг барьж байгаа төвлөрөөс очих хэрэг. Тэгэхээр энэ мэдрэмж бодол хоёрыг хамтд нь хөгжүүл гэж байна. Тэгвэл мэдрэмж нь бодлоо улам хүчтэй болгоно. Бодол нь мэдрэмжээ улам хүчтэй болгоно. Зөв. Та түрүүнд ярьж ирсэн. Одоо өөрийгөө энгийн юм аа гэдгийг цаг үргэлж бодож санаж явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр яг нь одоо энэ 21-р зуун ч өөрөө нэг мэдээллийн 90 зам болчлоо. Мэдээллийг хаанаас бол хаанаас ямар ч цензургүйгээр, шүүлтүүргүйгээр шууд мэдээлэлүүд орж иж байна. Тэгээ хүмүүс ч гэсэн бас дотоод руугаа өнгөх сонирхолтой, дотоод руугаа явдаг бас нэг тийм цаг үе ирж янзараад байна. За тэгвэл яг энэ хоёр уулзвар дээр мэдээлэл нийлүүлж байгаа тал нь янз янз байна л да. Болсон болоогүй ч гэдэг юм уу, сайн дурын сайхан ч гэдэг юм уу те. Гэхдээ яг үгүйсгээгүй л дээ зүгээр. Гэхдээ тэн дээр яг таны хэлээд байгаа энэ одоо өөрийгөө энгийн байх хэрэгтэй гэдгийг л хөгжүүлж явах, санаж явах хэрэгтэй гэдэг нэг юм дадуулах явж байтал энд нэг гоё юм шиг зааж байгаа хүмүүс байна л да жишээлбэл. Тэд нар болохоор юу заагаад нэхэрэ та онцгой шүү дээ. Та өөртөө талрах, та өстөн мундаг шүү дээ. Та юм шүү дээ гэдгийг хизээж хэлж болохгүй. Та ерөөсөө бусдыг хайрлахын тулд өөрийгөө маш их хайрладаг бай. Та бол тийм гэдэг ингээд үзлийн хувьд ингээд одоо онл арга зүүн гэх юм уу бүр дотоод гүн ухааны үзлийн хувьд бол тэс өөр юмнуудыг яриад байна. Тэнгүүд мэдээж тэр нь энэ яг нөгөө эрэл хайгуул хийж байгаа хүмүүст гой санагдчих болно. Тэгээ магадгүй тэрүүгээр ингээд хөтлөгдөөд удаан миний хувьд бол тэрийг яг ингээд буруу зам гэж хараад байна шүү дээ. Тэр одоо миний үзэж байгаа одоо энэ буддийн номноос арай өөр зам одоо хугтхууны хувьд бол бүр өөр юмар ингээ явчихаар буруу замаар будаад бол уцахтаа шороод байна гэхчээр бас болохгүй юмар орчих үедээ гэж эмзэглэж хараад идэх нь бол үлгээд. Тэгэхээр энэ хүмүүст одоо яаж юмыг цензуртэй хараад тэгээд тэрийг үнэн гэж бодсныхаа дараа яг тэрэндээ ингэж сэтгэл шолоодож явахгүй. Хүн өөртөө итгэл байна шүү дээ тийм ээ. Тэр их чухал байна. Өөртөө итгэл гэдэг нь нэг тийм би бусдаас онцгой, би бусдаас одоо тийм эгэл бос гэсэн тийм байдлаар биш. Бусад хүмүүс энийг чадаад байна. Бусад хүмүүс чадаад байна.
тэр хүмүүс надтай яг ижлэх хүн. Тэр хүмүүсийн уурах тарих тэр хүмүүсийн уурах тарих том байгаад минийх жижиг байгаад ч гэдэг юм. Тэр хүмүүсийн уурах тарихэндээ гадаа тэр эд эсүүд нь олон байгаад минийх цөөхөн байгаад гэдэг. Тийм биш. Хүн гэдгээр бид тэр яг ижлэх. Тэр хүн энийг хийж чадаад байгаад би хүн учраас энийг хийж чадаа шүү дээ. Гэтэл тийм л одоо хандлагаар харах хэрэгтэй шүү юм л. Тэгээд түрүүний ярьсан тэр нөгөө хүний үнцэн гэдэг чинь ямар чухал юм бэ? Гэдэг чөлөө очрол тэр эрдэнэт хүн яагаад тийм үнцэнтэй гэдэм бэ гэдгийг тэр очрол шалтгааныг хүн өөрөөрөө боловсруулж чадах хамаг боломж нь оюун санаанд нь байж идэг. Тэгвэл тэрийг л хүн ойлгох хэрэгтэй шүү. Тэрийг ойлгоод ирэхээр заавал би бусдаас онцгой би содон гэж нэг өөрийгөө тэгж бардамнуулж омгшуулж тэгж нэг одоо өөрийгөө нэг тийм цэнийг авдаг биш. Эрүүл ухаанаар цэнийг авдаг. Тийм л одоо төлөөр орох хэрэгтэй шүү. Түрүүний дээр би өстө бусдаас онцгой содон гэдэг ингээд байхаар бид нар нэг тийм эрүүл бус ухаанаар өөрийгөө цэнэглээд байгаа юм шиг. Яагаад тэгэхээр би игэл бус юм чинь бус ч гэсэн надаас игэл өөр содон. Тэгэхээр ингээд бүгдээрээ нэг тийм игэл бус содон хайрцаг бүгдээр орчод байгаа. Тэр нэг л бус бон игэл бус юмнууд ч яаж хоорондоо эвцэж зогцох юм бэ? Чинээрээс боломжгүй байхгүй. Тэгэхээр эвцэж зогцохын тухайд би заримдаа хин нэгний буулт их ёстой бол. Тэгэхээр би нэг онцгой содон юм чи яаж буулт их? Тийм. Боломжгүй болчих. Тэгэхээр эн чинь эрүүл бус ухаанаар хүний цэнэглээд байна л гэж би бол тэгж ойлгоод байгаа. Тэгээ тэрний бас юу н бас миний шөмжөлтэй байдаг нэг зүйл. Цэцэрлэгээс эхлээд багангаас эхлээд бүх уралдаан болно. Яахан мэдээж хүний одоо авиас бэлгийн сарж болно. Төгсгөлд нь бүгдэнд нь байр эслүүлждэг. Нэг бол бүгдэнд нь одоо ингээ металл зөвлөгчтэй нэг цаас ивлээд сертификат диплом гэдэг. Ингээд цэцэрлэгээ төгсгөд л ингээд дүүр медальтай болгоод тэр чинь хүүхдийг хүний оюун санаа ангаах ухаанд бол 5 нас хүртлээр тарих оюун бүтцийн хувьд хөгждөг. Яг тэрийгэ дагаад одоо тань мэдэх бол хөгждөг гэж үздэг. Тэ? Одоо яг тэрнтэй адилхан. Яг тэр 5 хүртэлх насанд нь авчиад үзэл сууж явах үед нь уралдуулаад өөрийн одоо ингээд бөөн одоо медаль болгоод тэгээд дөнгөж нэгдүгээр ангид орох гэж яхад нь одоо онцгой шүү гэдэг нэг юм үсгэж хичээд байна шүү дээ. Тэгэхээр бас энэ нийгмийн бас энэ гажуудмал зүйл маань багаас нь явсан зүйлүүд явсараад энэ 18 20 бие хүн болоод ингээд нийгэмдэр гараад ирэхээрээ дахиад нөгөө бүр онцгойгоос онцгойг авиж хөгжүүлэх юм нь энд үүсчээд тэгээд дээрэс нь бидний ертөнцийг үзэх хүчил энэ нийгмийн боловсрал гэдэг юм бакалавр диплом доктороор одоо туйлын үн юм шигээр ойлгуулчаад тэгээд тэрнийхэн төлөө хүн зорж явсараа доктор болчихгоод би бүр онцгой болчлаа гэдэг. Ингээд нэг ийм одоо ойлголцын гажууд л явчаад байна гэж би бол хараад байд. Мэдээж яг эрдмийн зэрэг солтыг бол үгүйсгээгүй л дээ. Гэхдээ тэрэндээ хит их ачаалал ач холбогдол өгөөдөх шиг байна. Тэгэхээр эргээд буцаад явхад энэ хүүхд рүү орж штэ. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил одоо хүүхдэд тэгвэл яаж бас ийм буцтайгаа хөвц зөгцдөг, бусдыг хүндэлдэг тийм хүмүүжлийг одоо олгох вэ? Хүүхдийн ухаан гэдэг бол ерөөсөө цагаан цаасл гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Яг л тийм байгаад байгаа юм л хүүхд бол тийм ээ. Яг юу ярина, хүн юу ярина, юу хэлнэ, яг л тэрийг л нэрэн тийм байх та нэг юм болов гэдэг хүлээн тавьчихдаг. Ямар ч тийм одоо юу тэ цензор одоо бодол ийм тийм гэж одоо ялган салгах юм байхгүй. Тэгэхээр хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг чинь ихэд нэг тийм юу яваад байгаа шүү. Хүүхд одоо өөрөө тэрийг ухамсарлаж чадахгүй учраас хажууд нөгөө үлгэрлэх нүдэнд нь ингэж харагдаж үлгэрлэх. Нөгөө талаас тэр хүүхдэд ингэж яг өөрт нь нөгөө нэг ойлгоход тийм хялбар хэлээр нь хэлэх. Тийм л хоёр арга байх юм болов гэж би хөвдө боддоо шүү дээ. Тэгэхгүй болохоор хүүхд бол ингэж гүн гүнзгий юмыг ингэж яг бодож тунгаагаад ялган салгаад ойлгох тийм чадамж сул учраас. Тэгэхээр нөгөө хүүхд хүмүүжүүлнэхээс ч одоо хүүхдийг яг хүмүүжүүлж байгаа дээр аав ээж буюу хүүхдийг одоо хүн болгох тийм боловсрол нь олгож байгаа. Яг гэр бүл аав ээж нь л одоо өөрөө боловсрох хэрэгтэй болчиход тах шүү байгаа. Тэр хүүхдийн орчинд байгаа тэр хүмүүс. Тэгжээж л хүүхд их юу өсгөл юм шиг байна. Одоо ингээ буддийн ухаан дээр мунхгийн харах уу гэж гарах хэрэгтэй. Мунхаг байна гэл ингээл хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ мунхаг гэж байгаа ойлголт бидний одоо энэ боловсрал гэдэг ойлголт хоёр ер нь хэр ижил болоод эсрэг ойлголт болчихдээ юм л. Боловсролын зэрэг хамгаалсан хүн болгон одоо мунхгийн харанхугаас гэлсэн болох уу? Аль эсвэл үгүйч байж болох уу? Тийм.
Тэ одоо хоёр янзын боловсрал яваад байна шүү дээ. Одоо сэтгэлийн боловсрал гэж нэг юм яваад байна. Оюуны боловсрал гэж нэг юм яваад байна. Оюуны боловсралыг бол бид нар одоо мэдлэгээр олж аваад. Сэтгэлийн боловсралыг бол бид нар мэдлэгээр олж авна гэдэг бол хэцүү. Мэдлэг бол яг сэтгэлийн боловсралыг бий болгох тэр нэг одоо баазыг бий болгож байгаа. Түүнээс тэр сэтгэлийн боловсралыг бол яг хэн бий болох юм гэхээр сэтгэл өөрөө тэр хүн өөрөө одоо тэр сэтгэл дотор тэр мэдлэгийн тэндээс шимийн одоо сорж авна гэдэг шиг. Тийм л маягаар одоо явах хэрэгтэй шүү. Тэгэхээр сэтгэлийг боловсруулна гэдэг чинь нэг басна одоо бурхны шашинд бол одоо үндэс гэж яриад байгаа тийм. Үндэсээ боловсруулах хэрэгтэй. Одоогоор бол одоо зарим шинжлэх ухааны одоо сэтгэл судлалын шинжлэх ухаанд л юу гэж яриад байна гэхээр далд ухамсар гэж яриад байгаа. Тэгэхээр тэр үндэсийг боловсруулна гэдэг чинь өөрөө одоо яа харахгүй тийм бясалгалын түрүүний миний хэлсэн тэр анхаарал төвлөрлийн чадварыг нэмэгдүүлж байж тэр дотоод сэтгэлийн тэр тухайн зүйлтэй хандж байгаа тэр хандхад бий болж байгаа баяр баясгал сэтгэл нэмт уяг дүүрэн мэдрэмж эдгээр ингээд хамсаж байж тэгээд дээрэс нь тэр мэдлэг дээр суурилсан учир шалтгааны тунган бодож байгаа. Энэ байдлууд чинь нэгдэж байж тэр үндэс одоо яана гэж байгаа байхгүй боловсрно. Одоо жишээ нь тэр анхаарал төвлөрөл сайжруулна гэхээр олон янзын бодлууд зогсож эхэлнэ. Тэгэхээр нэг тэнгэр цэлэмж байгаа юм шиг буюу биднээс үндэс одоо тэнгэр цэлэмхэд одоо тэнгэр яг ямар өнгөтэй байгааг нь харагдана гэж. Тэр шиг олон янзын бодлууд ингээл хүчнээ саараад зогсох тусам биднээс үндэс яг тэр өөрийнхөө өнгөөр байж чадах нэг боломж байна. Хоёрт нь тэр сэтгэл ингээд одоо тэр баяр баясгал уяг дүүрэн байдал байна гэдэг бол тэр сэтгэл үндэсийг яагаад вэ гэхээр твтэж байгаа. Одоо сэтгэл үндэсийг тариалангийн талбай гэж бодох юм бол тэр тариалангийн талбайгаас ногоор болохын тухайд тэр тариалангийн талбайг хуурай байлгаж болохгүй. Бордох хэрэгтэй. Одоо тэгээд усалгаа хэрэгтэй гэдэг шиг тийм ээ. Тэгээд тэр уяг дүүрэн мэдрэмж тэр баяр баясгалын тэр мэдрэмж тийм сэтгэлийг тийм твтээдэг. Тэрэн дээр одоо тэр нөгөө учир шалтгааныг тунган бодож байгаа мэдлэгийн хөрөнгө суух юм бол үндэс боловсрогдно гэж байгаа. Тэгэхээр үндэс боловсрогдоход энэ гурван зүйлийг одоо их анхаарах хэрэгтэй л байна л дээ. Тэгэхээр хүн сэтгэлээ боловсруулна гэдэг чинь энэ гурван зүйлийн хам нөхцөл. Энэ гурван зүйлийн хам нөхцөлийн урдл юу явагдах юм гэхээр хүн бие хэлнийхээ явдал мөрийг одоо чигч байлгаж сурах. Энэ одоо бэлтгэл гэж. Бэлтгэл. Яг тэгэхээр бие хэлээ удирдах чадаагүй хүн сэтгэлийг хэзээ ч удирдах чадахгүй. Тэр нь ерөөсө боломжгүй. Тэгэхээр хүн бол хамгийн түрүүнд бие хэлнийхээ явдал мөрийг ёс суртахуунтай байлгах буюу тэр 10 хар нүглийг дэвчиж 10 цагаан буйныг бие хэлээр бүтээж чаддаг тэр нэг санамсар мэдэмсэр тэр нэг одоо сэрэмж анхааралд өөрийгөө одоо чиглүүлэх хэрэгтэй л байна л дээ. Тэгээд нэг өсөндөө ярахаар ингээд дөрвөн юм болчих. Тийм ээ. Эдгээр нийлжиж бид нэр сэтгэл боловсрогдно гэж. Тэгэхгүй сэтгэл боловсрохдохгүй маа нөгөө тэр уяг дүүрэн мэдрэмж тэр нэг баяр баясгал байхгүй бол зүгээр ороо борчих болж. Бид нар ингээл хичнээн бусдыг инэрх ёстой хайрлах ёстой гэж бодсон ч гэсэн тэр инэрл хайр нь зүгээр хуурай. Тэгээд сүулдэ хүчилсэн юм бол. Тэгээд хүчилсэн юм болоод тэрхээрээ сүулдэ тэр болж эхэлнэ. Тэгээд эхлэхээр хүн ингээд тэрнээс цугтаж эхэлнэ тийм ээ. Тэгээд тэр уяг дүүрэн мэдрэмж баяр баясгал чинь юунаас гарч ирж байгаа. Тэгэхээр тэр учир шалтгааныг бодож тунгааж байгаа. Тэр байдлаас нэг талаасаа тэр анхаарлаа төвлөрүүлж чадж байгаа тэр байдлаас энэ хоёр чинь хамсаж энийг бий болгож байгаа. Нөгөө нэг уяг дүүрэн мэдрэмж баяр баясгаж эргээд нөгөө хоёроо тэж байна. Ингээд нэг тийм энэ гурав чинь ингээд нэг нээнээсээ салшгүй тийм тойргийн холбоотой байна. Тэгээд түрүүн бас нарийн юмнууд яригдж шүү. Тэгээд түрүүн бас нөгөө ярьжсэн зүйлээс нь би асууя гэж бодож ирсэн. Та нөгөө сэтгэл ингээ хөдөлгөөнд ороод идэх гэдэг. Аль болох төв байлгах хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөн гэхээр муу ч байж болно, сайн ч байж болох бах тийм ээ. Зарим хүмүүс хэд дүрсгээл уурлал. Зарим хүмүүс нэг сайхан мэдээ сонсонгууд хэд гинт бүр огцом баясаал бүр ингээ сэтгэлнээ яваал. Анхаахан дээр ч гэсэн гинт сайн мэдээд уулаад зүрхний шигдээс болсон тохиолдол байна. Тийм ээ. Нөгөө бүх хүн ямар гоё юм бэ гэдээ ингээд сэтгэлийг авчиад нөгөө төлөв рүү бас хэд оруулчихдаг. Зарим нь болохоор гинт мэдээд болоод маш хурдан одоо гутралд ороод үлийг авчдаг.
Тэгэхээр тиймэрхүү хүмүүсийг зарим хүмүүс өөрсдөө тэгдэг чинь би сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс гэдэг. Тэр нь сэтгэл хөдлөл ихтэй байгаа нь тийм уйхан, гэгээхэн юмд ингээд нэг юм зүг байгаа юм шиг заримдаа тэрийг нөгөө тайлбарлах гэдэг л та. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөл тийм байх нь ер нь сайн үзэгдэл үү? Эсвэл муу үзэгдэл үү? Аль болох төв байлгахыг та түр хичээх хэрэгтэй гэдэг чинь тэр талаас нь тайлбарлав. Одоо тэнд сэтгэл ингээд төлөв болоод ирэх юм бол эрүүл ухаан ажиллаж эхэлнэ гэж байгаа. Тэгсэндээ тэнгэр цэлэмж байгаа юм шиг тийм ээ. Тийм болно гэдэг чинь сэтгэл цэлмэд эхлэхээр сэтгэл яг ингээд эрүүлэр юмыг сэтгэх, боддоор юмыг харах. Сэтгэл хөдлөл гэдэг бол ингээд юмг будаачихж байгаа. Будчихж байгаа хэлбэр гэж байгаа юм л да. Одоо хит их баяр байсал хөөр гарч ирэхээр харсан юм болгон гой сайхан харагдаад. Бүр ингээд бас нэг боддоос өөр харагдав. Тийм боддоос өөр харагдаад. Хит ингээд гунж хөтөрцөн юм бол ингээд харсан юм болгоо ингээд нэг муха. Уур төрсөн бол харсан юм болгоо ингээд хорсол зэвсэл төрөл. Тэгэхээр ингээд бүх юм будаачихж байгаа. Яг бодит байдал нэг ямар ингээд ерөөсө харах тийм боломжгүй болгочихж байгаа. Тэгэхээр тэр сэтгэлийн тэр төлөв байдал байхгүй байгаа. Тэр хит баяр хөөр, хит гуниг, хит уур, хит гомдол харуулсан тэр чинь биднээс ерөөсө ингээд ямар ч юм руу оруулахад аюултай. Бэлэн. Ямар ч тийм одоо алдаа тутагл руу оруулахад бэлэн байж байгаа. Тэгэхээр энэ сэтгэлийг яг ингээд төлөв байлгаж байгаа. Тэр төлөв байдал дээр баяр байсан. Тэр төлөв байдал дээр тэр аз жаргалын сэтгэл жоохон хөөрөл байж болно. Гэхдээ тэр хичнээн сэтгэл хөөрөлөгээд нөгөө сэтгэлийн тэр нэг хөдлөшгүй төлөв байдал алдаагүй учраас нөгөө бодит байдлаа цүгний цэгнэж чадаад байгаа. Ялгаж салгаатай байх юм шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бодмол байдал чинь байхгүй болчиход шүү дээ. Тэрийг л хэлээд байгаа юм л да жишээлж хэлэх юм байна. Тэгэхээр тэр сэтгэлийн төлөв байдал буюу сэтгэлийн тэр одоо анхаарал төвлөрлийн тэр доктортой тэр төлөв байдал юм чухал байгаа даа гэж байна. Яг эрүүл ухаан ажиллагаа. Тэгэхээр эрүүл ухааныг л бид нэр одоо бурхан болно гэдэг чинь эрүүл ухааныг хамгийн одоо туйлд нь хүртэл хөгжүүлэхийг л одоо хамгийн бүдүүнээр хэлэх юм бол тэрийг хэлээд байгаа. Эрүүл ухааныг туйлд нь хүртэл хөгжүүлсэн хүнийг л тэр ухамсарыг л бурхан гэж хэлээд байгаа. Хамгийн гол юм. Тэгэхээр эрүүл ухаан гэдэг бол хамгийн одоо чухал зүйл байна. Тэгэхээр эрүүл ухааны хүн болгонд бол тэр эрүүл ухаан буюу тунгалаг чанар байгаа гэдэг шүү дээ. Тэрний урд дуур нь мунх гэдэг юм хөшгөлчөө тэр цаатлын дээрээс харуулахгүй байна гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо хоёлоо бол бас тэр нэг хөшгийг хэрхэн нээх вэ? Нэг удаа нээсэн бол тэрийг байнга яаж нээлттэй байлгах вэ? Тэр татлуудыг л ярих гал хичээгээд юм л да. Тэгэхээр ер нь одоо бид хоёр ингээд ярилцж байгаа юу бол та бас энтекээс энэ нэг том шалгалтын дундуур хэсэгхэн хугацаанд саатаад яг буцахын үед бас яригдчихээн. Та энэ хэсэг хугацаанд Монголд ингээд байхад бидний хувьд одоо сэтгэлийн хувьд нийгмийн одоо ингээд харилцаанд орж байгаа бас талархууштай тал нь юу байна? Хөгжүүлээд явах тий одоо нийтлэг олонхын маань бас нөгөөтэйгээр нийтлэг олонхын маань анхаарахаар юун дээр бас ингээд сэтгэлийн хувьд алдаад тах шиг та бас өөрийнхөө ажигласан зүйлийг хуваалцвал. За миний ажигласан зүйлүүдээс гэвэл одоо гэхдээ би яг гэдэг нийгмийн амьдрал дотор яг тийм бас гүнзгий орч чадаагүй. Ер нь жоохон ингээл нэг тийм хөдөөгаадагуур тэгсээл бол тэгэл нэг гэр тэгэл хамаатнуудын нэг хэсэг айлууд тэгээ нэг хийд орон. Тийм л маягаар явал яг нийгэм дундас бас төдийлөн ороогүй. Гэхдээ надад зүгээр ажиглагдсан нэг зүйлүүд байгаад байгаа. Тэрний юм гэхээр нэг дэвшил харагдаад байгаа. Тэр дэвшил нь болохоор одоо ингээд одоо манай байрны гадаа ч юм уу ингээл дугуй мууга тавьсан хүмүүс байна л да. Өнөөдөр хэрэг байж лээ, маргашд байж лээ, нөгөөдөр байж лээ, 7 хоногийн дараа байж лээ. Тэгэхээр нэг тийм нэг аймаг учиргүй хулгайлал тийм ээ. Ингээд аваа явчихдаг тэр байдал нарай баг болчих. Би хөвдө бодоод байгаа. Бас тийм. Хуучин ч юм бол ерөөсөө ингээл уяа тавьсан одоо нэг дугуй ингээд нэг түгчдэг гинж мэж байхад тэр гинжийн тастал тэр түгжийн тастал аваа явчихдаг. Ер нь хаа сайгүй тийм байлаа шүү дээ. Их тийм хэцүү. Гадаа бол юм дугуй муугаа тавина гэдэг бол эзэн үү тавина гэдэг бол нэлээд юм байна. Тэгсэн чинь одоо ингээд харахад бол нэг тэр байдал нарай өөр болсон юм шиг надад зөвхөн миний л одоо харсан ганц хоёр үзэгдлээс одоо дүгнсэн тийм дүгнэлт. Гэтэ яг ганц хоёр дүгнэлт нь бурууч байсан байж болно тийм. Тэр нэрээ тийм биш шүү бас. Тийм байгаад байгаа. Яг таны хэлэнгүүт нөгөө скутер одоо нэг унаад яваад би чинь 2 жил өмнө орсон байхаа. Анх ингээд ирсэн чинь хашаан руугаа чирээд аваад орцсон. Нөгөөдг нь тохиолдол нь очиад гэрээс нь авч маавал ингээд нэг мэдээ яваадсэн бол 2 жилийн дараа ихэд хашаа руугаа чирж ордог болсон тохиолдол байхгүй болчихлоо шүү дээ.
Тэгэхээр бас нөгөө бид нэр альва юм нөгөө юм үзнүүд тайлан гэдэг шиг л ингээд баг багаар бас өөрчлөгдөж байгаа. Гэвь бол та бас яг гаднаас ирээд хэсэг хугацаанд байхад бол анзаарсан тань л да. Тэр бас нэрээ тиймд бол байгаа ах шүү. Тэгээ надад бол тэр их одоо биднээс жоохон баах үед чинь бол би бол ингээд дугуйтай хахад дугуйгаа бол гадаа болдог байхгүй. Заавал амбар дотор оруулна. Тэгээ орой ондохтаа амбараа төгжин тий. Тэгэж онддог байлаа шүү дээ. Ер нь бол хэрвээ гадаа тавьчих юм бол дугуйг нь ч юм аваа явчихна. Тий. Эсвэл нэг өөрөлийн салгаад ч юм аваа явчихна. Нэг тиймэрхүү юмнууд байдаг гэсэн. Одоо бол нэг тэр байдал нь ингээд нэг гайгүй болцсон юм шиг. Хэрвээ одоо жоохон биднээс бага хатаас ингээд одоо хотын зах руу хөөхтүүд ингээд гэр ороолын хөөхтүүд хот руу орж ирж яндан зэ. Одоо харигддаг асуудал тарьдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд бас байлаа тийм ээ. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд бас нэг багассан юм шиг нэг тийм. Надад бол тийм зүйл ажиллагдсан. Одоо хамгийн тод ажиллагдсан зүйл нэг гэх юм уу тий. Ер нь бол одоо биднэрт одоо хамгийн одоо анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр би ингээл одоо машин зэсэнд ингээл явж байхад одоо юу байгаад байна вэ гэхээр нэг тийм одоо бусдаас хожигдчихгүй. Энэ миний урд орох гээд гэсэн тийм нэг сандрал нэг тийм юу хэмдэ нэг тийм адгсан цан байгаад байгаа юм шиг. Хүлээц жоохон нэг тийм дутаад байгаа юм гэх юм уу. Нэг тиймэрхүү зүйл бол ганц хоёр тохиолдол дээр ажиллагдсан. Тэгээ машинд одоо байнгын таксинд явна шүү дээ. Байнгын таксинд явгонгууд тэгээ таксинд ингээл явж хахад зарим таксины жолооч нар ч тийм байна. Зарим нь гайгүй байна. Гэтэ тэр гайгууд нь суугаа явж хахад ингээд зам хөдөлгөөнд ороо явж хахад ингээл яриасан. Яг тиймэрхүү зүйлүүд маш их ажиллагдаад байгаа байхгүй. Тэр зам хөдөлгөөнд. Тэгэхээр энэ бол хүний дадал хэвшил гэдэг чинь нэг зүйл дээр ажиглаж ивэл бусад зүйл дээр ингээд өнөр нь явж идэг гэдэг шиг бусад зүйл дээрс ингээд халтаад яваад байна. Тиймэрхүү зүйлүүд баг байгаа ах гэж надад бодогдоод байгаа. Та сайн нөгөө миний урдуур орчихгүй би хоцорчихгүй гэсэн тийм дадал цуцсан байна гэдэг нь шүү дээ. Тэгэхээр би бас сая яг таныг ярьж байгаа тийм бодлоо. Бид нар ч нөгөө хүүхдүүдээ тэр цэцмэ 90 оноос хойш байгаа. За хүний дор орчих. Хүний дор л орчлохгүй шиг амьдраарай гэдэг. Тэгж нөгөө сургаад байдаг нь бас буруу юм шиг. Хүний дор орох гэдэг ухамсар хүмүүжил суучхаар хүний ард гарахгүй урд нь гарах гэдэг тэр нөгөө далд ухамсар ажиллаад тий бусдыг ингээ хүлээж чадахгүй болоод байгаа. Тэгээ хүний дор орчих гэдэг юм шиг мэдрэмт төрөхөөр одоо шунал үсэл төрөөл бусдад эсвэл ата одоо хорсол төрөөл тий өөрийгөө нэг бусдаас доор орцсон мэдрэмж авчихъя гэдэг. Тэгэхээр энэ бас хүмүүжлийн арга бас буруу юм шиг. Тий. Хүний дор орчихгүй байх гэж амьдрах хүний дор битээ ороо гэж сургаж байгаа нь өөрөө нэг одоо яг ингэж хэлэл болж байна те. Хүнлэг байдлаараа хүний дор битээ ороо гэж гэдэг. Тий. Хүний мэс чанараараа хүний mëсийг алдахгүй байх хэрэгтэй шүү. Хүнлэг чанараа алдаж болохгүй шүү гэдэг. Тэгж сургууль ус болж байна. Яг хүний дор орж болохгүй гэж хэлчихээр нөгөө тэр нэг цаад хүний тэр хүнлэг инэрэнгүй байх чанар гэдэг нь ойлгохдохгүй. Яг нөгөө хүн гэж харагдаж байгаа тэр ил шинж чанар нь харагдаад энэ шинж чанараараа дор орж болохгүй мэн гэсэн тийм нэг хандлага нь оюун санаанд ингээд түлхээд ороод ирж байгаа. Юм шиг тийг санагдаад байгаа юм л да. Тэгэхээр хүний дор орж болохгүй шүү гэж хэлэхээр л нэг тийм яг үг нь бол яг ойлгох юм бол хүний дор битээ ороорой гэдэг нь үг нь бол зөвөр ойлгож болохоор л үг л дээ. Яг бодож чадсан юм л дээ. Гэхдээ энэ үг нь өөрөө яг тэр зөвөр ойлгох гэхээсээ илүү нөгөө шинж чанар руугаа илүү төлхөө ойлгогдоод ингээд явчихад байгаа. Тэгээ нэг бид нар ерөөхдөө хүсэл бүхэн биелэх болтгоо гэдээ ерөөчтэй гээд тэгэхээр тэр хүсэл чинь мууч хүслээж болно, сайн ч хүслээж болно гэдэг шиг те. Тэгэхээр нөгөө юу сансан 9 цагаан хүсэл буюу сайхан зүйл нь сэтгэлчлэн бүтэх болтгоо гэж өрөөгөөрэй гэдэг ингээд нөгөө жоохон ганц хоёр үгэн дээрээс бид нар ухагтууны явж жоох халтаа зөрүүтэй юм яадаг гэдэг шиг л байна та тий. Тэр одоо Бурхны номонд л тэгж байгаа шүү дээ. Сансан хүсэл нь номын ёсчлон бүтэх болтгоо гэж тий. Тэгэж одоо далаа нар засалгүйрэн одоо ерөөл мөрөөл шууд дандаа л тэгж байгаа шүү дээ. Одоо хөссөн бүхэн номын ёсчлон бүтэх болтгоо. Номын ёсчлон гэдэг чинь бол амьтанд хорлолгүй. Яг л бусдад тустай зөв зохистой сайхан бүтээсэй гэсэн тийм л ерөөл шүү дээ тийм ээ. Тийм тэгэл одоо сая битэрийн яриан дүн дээр анзаарагч юм дандаа бусдад бусдын төлөө бусдад гэдэг нэг юм илүү. Тэгэхээр нөгөө буддийн ухааны цаад юм ч гэсэн нөгөө бусдыг гэдэг гүн ухаан явдаг болохоор яриан дунд энэ үг их
анзаарэгдсэн болов. За тэгээд бид хоёрын анхны ярьсан зүйл нөгөө бусдын нөгөө тал буюу би гэдэг зүйл эхэндээ яригдаж эхэлсэн. Би үзэл гэдэг зүйл яригдаж эхэллээ. Тэгэхээр би болон бусдын талаар илүү одоо богинохон хугацаанд жоохон өнцөг гаргаад ярихыг хичээлээ. Тэгээ магадгүй би бас асууж амжаагүй. Та ер нь бас энэ зүйлүүд ер нь хүмүүс мэдээд аваасай гэд одоо боддог зүйл байвал та хэлвэл бид тэр нөгөө хугацаа маань төгсөж байгаа болохоор л тэгээд энэ л та. Миний одоо хамгийн одоо хүмүүс дэлхийг хүсэж байгаа зүйл бол одоо бурхны шашин гэдэг юм уу? Яг нь альва шашныг шүтгэхэр бол судлаарай л гэж судлаасаа гэж хүсэж. Зүгээр одоо ямар нэгэн зан үйл зүгээр нэг одоо уламжлал гэдэг ойлголтоор шүтдэг биш тийм ээ. Яг уламжлалаар шүтэж болно гэхдээ яг тэр уламжилж шүтээд байсан зүйл яг юу юм бэ гэдгийг таних. Энэ хийгээд байгаа зан үйл маань орхих гэж байгаа юм шиг. Энэ хийгээд байгаа зан үйлийн цаана ямар утга учир яваад байгаа гэдгээ илүү судлах. Энэ уламжилж ирж байгаа энэ шашны чинь цаад одоо цөм утга агуулгах чанар юу юм бэ гэдгээ л илүү судалж таних. Тэр тал дээр анхааруул их зүгээр юм болов гэж би хөвдөн бодод байгаа. Тэгэхгүй болохоор одоо шашин гэхээр нэг хүмүүс нэг тийм уламжлал маягаар зан үйл маягаар шүтээд яваад байхаар хүмүүст өөр юмшгүй тийм ойлголт өгчөд байгаа. Шашин гэдэг чинь зүгээр л нэг ийм л юмыг аргацаад л яг одоо уламжлал юм, бэлэг дэмбэрл юм. Тэгээд нэг зан үйл юм, энэ төдийл юм бэ. Энэ дотор яг тийм бодиттой юмын учир шалтгаан. Одоо амьдралын утга учир гэдэг юм уу? ертөнц гэж юу вэ? Хүний амьдралын одоо тийм одоо юу гэхэнтэй жам ёс. Оршихуйн мөн чанар гэж юу вэ? Хүний амьдралын заяа төрөг гэж юу вэ? Ийг чинь нэг бурхны шиндэний юу гэж үзээд байдیں۔ Тийм ээ. Одоо би гэж юу үзээд байгаа юм. Гэх мэт энэ зүйлүүдийн илүү одоо гүнзгийс судалж үзээсэй гэж би хөвдөө. Тэгэж одоо энэ бурхны шашны шүтээсэй тийм ээ. Өөр шашнуудыг шүтсэн чинь яг л тэгэж л судалж шүтээсэй. Тэрэн дээр илүү анхаараасай гэж. Яг нь. Би одоо яг тэнэсэн дээр яхад өөр дээр гарсан жишээг бас хэлжмээр санагдлаа. 3 жилийн өмнө яг одоо жишний дээд сургуульд одоо бурхан шашны талаас нь илүү бас ингээд номын гүн гүнзгий судлах гад ингээд хичээгээд тэгээ ирэхэд чинь хүн мэдээж бас шашны юм байгуулахаар зул барих мэдээж бидний уламжлалт бол байсан зүйл тийм ээ. Тэгээ ер нь бол бас ингээд зулын одоо 25-нд болдог тэр үеээр ингээд биш нөгөө нийгэмд айлуулах хүмүүс нэг юм мэдсэн суснаа хэлчих гээл. Тэгээ нэг зул барьж байгаа за зул барихын утга үндэс нь юм шүү гэл ингээд нэг өөрийнхөө мэдсэн юмнуудыг бас хуваалцчих гад ингээд бичлэг оруулсан чинь чүдэнзээр асаалаа л энэ хүчээр асаадгийн л гин. Би одоо зул барьмаар санагтаад хэрвээ хүч байхгүй бол би одоо зул барих ирэхгүй болж хуурчийнэгт. За ингээд зул бариад ингээр нь баг ингэж зогсох хэвээр тэгж зогсох хэвээр л ингээ хүмүүсийн нэг мэдээлэлүүд орж иж байгаа байхгүй. Тэгээд тэн дээрээс одоо эцсийн дүндээ би юу гэж бодсон бэхээр бүр сүүлдээ яг энэ байдлаар би бүр зул барих нь өөрөө бүр зовлон болох гэж байгаа байхгүй жишээлбэл. Тэгэхээр биднэрт яг юу байна гэхээр аливаа юмынхаа уг үндсийг ойлгохгүйгээр гадаад үзэгдлийг ингээд чөдөрлөө хайчиж байгаа нь өөрөө бид нэр энэ бурхны шашин буддийн гүн ухаанаа өөрсдөө мухарсах болгоо хийц. Тэгээ би тэр хүмүүсээс яг инхээр яг яадгийн. Түл чөдөн зэр асаачих гэвэл яг яадаг. Инхээр өөрсдөө яг учрыг тайлбарлаж чадахгүй. Тэгж л ирсэн шүү дээ. Өнөө эрэхтэй би болохоор ойлгохдоо одоо зул байрны гэдэг нь бидний нэг одоо ил утгандаа мэдээж аливаа юм чинь гал асч ийн, илч дулаан түгэж ийн, тийм ээ. Нэг талаараа гэрэл түгэж ийн. Нөгөөдгөр бидний нэг сэтгэлд байгаа нэг монхгийн харанхуугаа одоо гэрэлтүүлэх, монхгийн харанхуугаас салахыг бэлэгдэж бас зул бариад ийн гэж би дотроо болохоор тэгж сэтгэлжилж одоо зул барих гэдэг. Тэр хүмүүс болохоор арай өөр заавалч бүр яг ингээд нэг юм мэсэлтэр одоо лангаа ахын дээр мэсэлтэр нэг гардаа үйлдэл юмнууд гэж байдаг байхгүй. Гарыг ингэж угаан за дараа нь ингэн бүр ерөөс бүх тэрнээс зөрчих юм бол тэр ч мал нөгөө яг нөгөө зааварчилсан байгуулахаар алдаа гарах гэдэг. Яг тэрэн шиг болох гэдэг нь энэ сэтгэлийг өөрөө бүр хумаад чөдөрлөөд бүр сэтгэлийн юм шурамд юм шиг болох гэж. Уг юм чинь нөгөө сэтгэлийг бүр улам гоё юм амар амгалан чөлөөлөх гэдэг зүйл шүү дээ. Би өөрөө тэр мэдрэмжийг ингээд аваад ойлгоод ингээд бүгд тийм болох юм бол эн чинь бурхны шашны яг цаад уг утга нь бол тэндээ байгаа болов. Тэгэхээр би бас яг тантай хэлсэн санаан дээр нэмээд хэлэхэд бид нэр энэ уламжлагдж ирсэн гүн ухаанаа өөрөө өөртөө мухарсгэр битгий чөдөрлөөч гэж бас хэлмээр
санагдаад. Тэр их чухал юм байна. За ингээд та бүхэн яриа одоо ярилцах цаг маань нэлээд төгчлөө. Би бас яриа халаад жоох илүү үг ярьсан байж магадгүй бас өршөөнө үстэй. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад явахынхаа өмнөхөн үнэтэй цагаа хуваалцаад энэ олон жилийн мэдээлэл явуулсан танд бас их талархлаа. Тэгээд одоо Лааранбийн шалгалтаа өгөөд явж байгаа энэ номынх нь одоо ажил үст нь амжилт бүтээлийг хүсье та. За тэгээд танд одоо баярлалаа. Тэгээд таны болон одоо танай хамт олон одоо намайг ингээд энэ подкастын нэвтрүүлэгтээ одоо урьж хөрөлцөн оруулсанд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйд одоо таны болон танай хамт олонны одоо ажил үс бүхэн одоо шинийн сар тавьжиж одоо илүү олон гайхамшигтай хүмүүсийг оруулж олон хүмүүсийн одоо дотоод сэтгэлийг сайхан гэгэрүүлж тийм ээ ингэж явах болтугай гэж ерөөё. За тэр үрвэл батаршгээ. За ингээд захимж подкастын энэ дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.